За, Night of the Seven Kingdoms-ийн өдөр 2 дахь эпизодын өдөр гэхэд бэлэн болж байна. Окей. За, өдөр маань дууссан. Гоё боллоо. Өнөөдөр 4 үзсэн. Тэгээд 2 дахь эпизод амар фан байлаа. Амар funny байлаа. Дээрээс нь ер нь Game of Thrones-ийн бүх анги, тэгээ House of the Dragon бүх анги гарсан байгаа. Бүх ангид дундаас хамгийн хөгжилтэй анги баг яг одоо ингээ Night-ыг орлоо тий. Яг Game of Thrones бүтээлүүд дундаас хамгийн хөгжилтэй баг анги гэсэн баг. Гэтэ зүгээр инээдтэй байлгах хандлтын инээдтэйгээс гадна яг юм дөрүүд нь нөхцөл байдал нь тэгээ хоорондынх нь нацалтай гэх юм уу. Тэр нь бүр үнэхээр гоё байлаа. Тэгээ яг Dunk хоёрын каст ямар ч гоё болсон, зохиол найруулга нь ямар ч гоё юм. Тэгээд амар хөгжилтэй гоё олоолаа үзэхэд бас амар фан юу байлаа. Гоё эпизод байж чадлаа сая. Тэгээ бидэд одоо сая энэ юу яалаа. Эпизодоос өмнө гоё шагналтай тэмцээн явсан Aura брэндээс хамтраад гоё хөдий болгон t-shirt гаргаж байгаа. Та хэд минь захиалж авч болно шүү. Манай Instagram-аар эсвэл Facebook-оор холбогдоод захиалга өгч болно. Хүргэлттэй байж байгаа. За тэгээд сая ийм шагналтай гоё уралдаан тэмцээний хийгээд тэгэнгүүтээ тэрнээс өмнө бас хүмүүс айгүй эрт цуглдсан байсан. Тийм учраас зүгээр байж хааргээ бидэд бас Game of Thrones-ын дуртай сценүүдээ мэрсэргүүл одоо Mountain and the Viper жишээ эпизодын гол тулаантай хэсгийг бас үзлээ гэдэг ч юм уу. Ингээ гоё уур амьсгал бүрдүүлж үзэж хагаад тэгээд үргэлжлээд юугаа тоглоомоо игээд тэгээ эпизодоо үзлээ. Эпизод бол өөрөө айгүй гоё эпизод, айгүй хөгжилтэй гоё байлаа. Дээрээс нь Targaryen-ийн бахан ханхуудууд те ханхуудууд олон нийт тоон дээр юу гэдэг юм ханхуунар гарсан тэр гоё байлаа. Тийм тэгээд эпизодын талаар дэлгэрэн удахгүй угаасаа ярих бах. Сэтгэл бол амар гоё. Олоолаа үзэхэд бүр амар гоё эпизод байлаа. Сая айгүй хөгжилтэй бөөнөр нийлцэр гоо тарлаа. Сая энэ нэгнээс хэлжлээ. Босон бол уул эпизодын нэг physical age-ийн бичлэг гэдэг шиг ийм реакшн олонний реакшн бичлэг байсан бол бас гэж бодлоо. Тэгээд дараагийн эпизодоос дундуур нь ямар ч реакшн бичиж гэж бодож байна. Гэтэ мэдээж дэлгэцэн дээр бол нөгөө юу гарч байгааг нь гаргах боломжгүй. Тэгэхээр уусаа тэг нэг тийм уулан бодож ин гэтээ тэр нь бас жоохон асуудалтай. Тэгээд сая өөрөө бодчихлаа. Тийм юу гоё байлаа. Эпизод айгуу гоё байлаа. Тийм тэгээд эпизодо дуусаад бид бас дундаа гоё яриа өрнөсөн. Яг энэ эпизод чи юу болов юу нь ямар вүлээ. За тэгээд номон дээр нь юу болдог вүлээ үгүй вүлээ гэж ингээл уур амьсгал юу нь өөр байна те. Тэр талаар яриа өрнөлөө. Тэгэнгүүтээ нэмээд сая дундаасаа ярьжгаад ямар эпизод үзэх вэ гэд нэг эпизод дуусаад үзэж байгаа. Тэгээд сая ярилцж байгаа House of the Dragon-ы эхний бүлгийн 8 дахь анги буюу юу Lord of Driftmark гэж санаад байна те. Lord of the Tides хаа тэр эпизодыг сая The Lord of the Tides юм байна тий. Тэр эпизодыг сая үзлээ. Манай сувг дээр ганц одоо YouTube дээр байхгүй ревю нь байдаг. Хүмүүстээ тэр эпизодын ревюийг үзэх хүсэх юм бол шууд description дээр байгаа линкээр татаж аваад үзэж болно шүү. Шууд Google Drive дээр файл оруулсан байна. Тэгээд House of the Dragon-ыг бол одоо season 1 нь бол эпизод болгоныг бол ревю хийсэн байдаг шүү дээ. Ганц байхгүй тэр тий. Тийм тэгээд сая тэрийг үзсэн чинь амар гоё байлаа, уур амьсгал галзуу байлаа, фан байлаа. Манай энд чинь үзэр үргэлжлээд юм байх юм бол баг байхаар юм байна. Тэгээд үзэр маань өөрөө ямар нэг юугүй таксгүй төлбөргүй болж байгаа. Тэгээд энэ ч бидэд гоё энэ ч Central Park Lounge хийж байгаа. За таад орчин харуулъя. За ингээд ийм гоё тэмдэглэл хэцээр үзэж байна. За тэгээд дууралт бол маш гоё. За ингээд суудлуудыг бүр гоё тааруулсан. За энэ эхнээсээ яваад эхэлсэн байж чинь зарим нь үргэлжлүүлээд гоё юм уугаад хоолоо идээд сууж байгаа. За энэ бильярдны ширээ бас байж байгаа сонирхох юм бол. За ингээд ийм гоё уур амьсгалтайгаар Central Park Lounge-д үзцгээж байна. За ийм гоё үзэр болж нэгд өдөр болгон 7 цагаас цуглаж байгаа. Тэгээ 8 цагаас үзэр нь болж байгаа. Тэгээд төрүүлээд хүмүүс цуглацсан бас уйдаад суугаад тахгүй. Хэдүүл гоё Game of Thrones-аар ярилцаад өөр гоё Game of Thrones-ийн бүтээлүүдээс сэнүүдээс гоё ингээд нөхөж үзэж мүзээд ингээд гоё явж байгаа. Сая юу үзлээ. Саясан House of the Dragon-ы эхний бүлгийн 8 дахь анги The Lord of the Tides үзлээ. Өмнөх 7 хоног Battle of the Bastards үзсэн. За энэ маягаар ингээ яваа. Бас тайл ер нь баг 2 юмны үзэр давхар яваад байгаа гэсэн үг шүү. Тэгээ одоо энэ чинь хүмүүс ингээл гоё уур амьсгалтай энэ аль нь юу илээ гэл ингээл янз бүр яриад ингээл гоё явж байна. Уур амьсгал гоё юм. За тэгээд Central Park Lounge-д ирж үйлчлүүлцгээгээрээ нэгд өдөр болгон цуглаж байгаа шүү. Тэгээд такс төлбөр байхгүй. Таад маань идэхдээ үйлчлүүлцгээгээрээ тэгээд ревю рүүгээ орцгоё.
За яцхан Night of the Seven Kingdoms цувралын 2 дахь ангийн ревю эхлэхэд бэлэн болж байна. За өнөөдрийн эпизод дээр илүү House of the Dragon энтрийн ревю хийдэг байсан шигэ хийх гэж бэлтгэх гэж хичээлээ. Гэхдээ тэрнээс болоод бас цаг нэлээд орлоо. За дээрэс нь нөгөө нэг тогны хязгаарлалтын асуудлаас болоод энэ бичлэг бол ерөнхийдөө ингээд бараг 2 хоног бүтэн хойшчлаа гэж бол хэлж болно. Дунд нь айгүй хэцүү байлаа л да. Юу ягаал тог тасраал нэг бол тасрах гад те нөгөө нэг тасрах гад байгааг үед нь тааруулаад мэдээж нөгөө нэг юм хуман шатчихгүй ингэчгүй тэгчгүй хүн чинь бас нэг цаг заваа тааруулах гад юм бэлдээд эгүүний төгшүүртэй те. Тэгээ нөгөө хуваараар яаж явах тасрахгүй маа. За нэг иймэрхүү асуудлуудаас болоод нэлээд ажил алдлаа. Ер нь бол миний ингээд 2 3 дахь өдрийн ажил тэр чигээрээ байхгүй бол одоо би нэг 4 дахь өглөө 8 цагт бичиж байна. Өчтөр уржигдэр хийх стэйс айгүй олон ажил юмнууд одоо араас нь хийх гээл сууж ин. Тэгээд ер нь үндсэн яг суурин компьютер дээр ихэнх ажил хийдэг байх юм бас асуудалтай юм биш үү. За тэрж байгаа. За тэгээ өнөөдрийн эпизод руу оръё. Юунуудыг бол одоо үзрүүдийг бүх ангиудыг үзрээр гаргаж байгаа үн төлбөргөө таксгүй гой үзрүүд хийж байгаа Central Park Lounge дээр хийж байгаа. Тэгээд юунуудыг энэ үзрүүдийг маань за тэгээд дээрэс нь review үүдэг маань ивент итгэж хамтран ажиллаж байгаа Central Park Lounge хамт олондоо баярлалаа. Та хэдтэй төгсгөлт нь гой мэдээлэл хүргэнэ. 75 70 36 гэсэн дугаараар холбогдож мэдээлэх боломжтой байгаа шүү. За өнөөдрийн эпизод. За Темка маань өнөөдөр бас эвлүүлэг хийгээд нэмээд явчихнэ. Тийм учраас энэ минь хэсэг дээр бол дарагдж байгаа. Яс галзуу эхэлж байгаа шүү. Тэгээ өмнөх эпизод яаж эхэллээ гэсэн энэ эпизод яаж эхэлж. Тэгээ энэ эпизод энэ шоу амар таалагдж байгаа нэг юм байна. Би энэ ч тэмдэглэгээнүүдийн хажуутлын дэлгэцэн дээр гаргаж байгаа шүү. Тэгээ энэчнээс ингээ уншаад зарим нэг юмнууд хараа явж байгаа шүү. Энэ шоун дээр амар гой нэг юм байгаа нь уур амьсгал тон атмосфер яг тон тэгэд тоныг яаж ингэж гой барьж ийн вэ гэдэг бас айгүй гой юм л да. Одоо энэ чиг амар хөгжилтэй зөвхөн комеди гэхээс гадна юм хэтрүүлэгтэй комеди шүү дээ. Өнгөрсөн эпизод эхний анги дээр одоо тайтл амар юм эпик тайтл дээр явж ирсэн манай хүн тийм эсвэл Эгэн хоёрын харилцаа гэдэг ч юм уу. Ингээд юм ер нь зөвхөн Эгэн хоёр гэлтгүү зөндөө юм комеди гой мөчүүд байгаа тийм. Тэгээ тим юм гой сериосны гой драматик юмтай айгүй гой ойлж чадчихна л да. Тэр бол бас энэ цувралын амар том давуу тал болж гин гэж бол бодож байна. Одоогийн байдлаар тэр том за мэдээж одоо энэ ангийн төгсгөл дээр акшн орж ирж байна. Тодорхой хэмжээнд тийм акшн орж ин Данк өөрөө оролцоог байгаа ч гэсэн. Тэгээд тэр бүхнийг яг юм serious за одоо тэр нөгөө нэг Таргариен ханхууд баахан тий залгамжлал болсон анхүү манхүү гэдэг тэд нар чинь ингээ шал өөр төрлийн хүмүүс байгаа шүү дээ. Одоо энэ Данк нь бол зүгээр нэг юм мухагаар ялах гудамжны нөхөр хад тийч бол ханхүү ингээд юм ханхууд тий ханхуунууд байж байгаа. Тэгээ ингээд юм олон төрлийн атмосфер уур амьсгал мэдрэмжийг ерөөсөө им одоо нэгнээс нь нөгөөх рүү шилжихэд гинт биш огцон биш авцалтаагүй санагдуулахгүйгээр хийж чадчихна гэдэг бол бас л айгүй мундаг байна гэж хэлэх гээд байгаа юм л да. Тэгээ дээрэс нь хүмүүс бас яг богинохон байна гэдээ яг зарим ч тоглоомор ах. Гэхдээ зарим ч бас чихнээсээ гомдолж байгаа харагдсан. Миний хувьд бол яг нөгөө нэг Гандалфын хэлдэг шиг санагдаад байгаа байхгүй юу. Ер нь гэдэг миний хувьд дуу, ном зохиол, дэлгэцийн бүтээл одоо телевизийн цуврал, кино, уран сахны кино бүрийн хэмжээний. За видео тоглоом ч гэсэн те storyтэй видео тоглоом. Эдгээр бол бүгдээрээ яг Gandalf хэлдэгтэй адилхан санагддаг. Юу гэхээр a wizard is never late nor is he early. He arrives precisely when he means to гэдэг шиг байхгүй. Gandalf хэлдэг шүү дээ те. Хин Frodo оройтчлаа you're late гэдгсэн чинь тэ шидтэн бол хизээч оройтдаггүй эрт ирнэ гэж байдаггүй яг ирэх ёстой үедээ л ирдэг гэдэг шиг миний зүгээр бодлоор түрүүний хэлсэн юм төрлийн бүтээлүүд яг тухайн эпизодтой эсвэл тухайн бүтээлдээ байх ёстой хугацаанд л байх ёстой л гэж боддог. Нурсан кино гэж байгаа хитрхи богинохон хийсэн эпизод ч юм уу тийм хөө зүйлүүд мэдээж гэж байгаа. Гэхдээ яг зохиол өрнөл юмдаа яг таарсан гой хугацаанд л таарч ивэл хитрхи урт хитрхи богинохон юм гэж байхгүй л гэж хэлэх гээд байгаа миний хувьд. За өөрөөр хэлбэл дахиад нэмж өөрөөр хэлбэл энэ эпизодын хувьд бол яг гой таарсан санагдаж байгаа. Одоо тэр нь надад гоё байхгүй. Энэ зурлын эхний анги 40 минут. За одоо энэ ингээ 30 хэдхэн минут байлаа. Гэхдээ ерөөсө богинохон санагдаагүй. Богинохон
мөн богинохан санагдаагүй. Одоо хитрхи богинохан санагдаагүй те. Яг л энэ зохиол өрнөл юмд амар гой таарж байгаа. Энэ ангид үзүүлэх гээд байгаа сэдв theme эхлэл төгсгөлөө яг гой бадж байгаа. Энд чи яг мэдээж комедик те хөгжилтэй юмнуудаар эхэлж байгаа ч гэсэн энэ ч бас нэг юм сэтгэлд нь хүрсэн юм байгаа байхгүй те. Энд чи ингээл хөгжилтэй юмар явж байгаа хүүхэн ч мөхөндөл ингээ явж байгаа ч гэсэн хин Арлан чи ингээл өөрөө юмгүй мөртлөө хүнд ингээл зоос өгөөл те хүмүүс туслаад тэгээ ингээ гар марн ингээл хүнд гимтэл авцсан байгаа мөртлөө банкнд тэнч ингээл нэг гомдлол янз бүр болоод байгаа юм байл байхгүй те энэ чи Duncan хэлж шээ he never complained те ингээл гомдлохгүй ингээл явж исэн гэл тэгээ тийм болохоор энэ ихлэл одоо ингээ тэгээ энэ чи явж исэн одоо энэ чи одоо юу яаж hard salt beef гэж байгаа энэ эпизодын нэр те hard salt beef гэдэг бол одоо манахаар бол давсалж хатаасан борц юм уу да ер нь бол тэгээ энэ ч төгсгөлд нь яг тэр давсалж хатаасан борц идээд би бол Sir Arlan of Benetrig-ийн одоо юу гэд те залгамж халаа те инфлюенс нь залгамж халаа гэд ингээд дуустдаг шүү дээ те тэгээ энэ эпизод бол яг ингээд энэ сэдвээ ингээд гой бадж байгаа байхгүй тэгэхээр тэгэхэд 30 хэдэн минут 33 минутанд базаад ингэж гой багтааж ийн гэдэг бол үнэхээр гой 30 хэдэн минут ингэж санагдаж байгаа гэдэг бол амар гой. Тэр бол надад амар гой санагдаж байгаа. Энэ цувралын бас нэг магтууштай зүйлүүдийн нэг гэж бол бодож байгаа. Тийм. Тэгээд Lord of the Rings Gandalf-ыг хизээд quote хийхэд гоё штэ тий. Ишлэхэд хизээд гоё. За тэгээд Sir Arlan бол одоо юу гэдгийг баян биш те сая хэлсэн шүү дээ хүмүүст ингээд тусалж исэн. За тэгээ бас бүтэхгүй юм хийхтэй те. Тийм мөртлөө яг гол зөмдөө бол сайн хүн. Юу гэдгийг ингээд амар олонд танигдаал те олон мундаг ноёдууд нэрийн цээжлэхээр санахаар те. Одоо тийм хүн байгаагүй ч гэсэн өөрийгөө бол одоо ичгүүртэй байдалд оруулдаг ч юм уу юм муу юм хийх ч юм уу эсвэл одоо юм аргу одоо байх те. Тулаан янз бүрийн тэмцээн юмн дээр бүр шал арчих те. Эсвэл одоо shit night бол байгаагүй байгаа. Яг одоо бид нарын харж байгаа Duncan-ы одоо энэ дурсамжаас нь харж байгаа бол яалтчгүй өндөр настай болсон Arlan байгаа шүү дээ те. Гэтэ энэ хүнээс яагаад Duncan одоо бишээ Duncan яагаад ийм сайхан сэтгэлтэй зөв хүн бэ те. Эдгээр манай жоох маанаг л та те. Гэхдээ яагаад айгүй зөв хүн байгаа даа шүү дээ зөвмөн те. Яагаад тийм хүн бэ гэдгийг бол одоо энэ Arlan of Benetrig-ээс бид нар бас харж болж байгаа. Хэдийгээр яг жоохон бүтэхгүй нүгэр юм шиг боловч маш сайн хүн байсан баг те. Заавал юм алдартай биш гэсэн. За тэгээд Sir Arlan-ы тэгээд бас нэг сонирхолтой юм байгаа юм л да. Яг Sir Arlan-ыг бол Duncan эхэндээ ингээд ямар шүтж байгаа юм те. Гэхдээ энэ чи ингээд амар сүртэй мундаг тулаанч байгаагүй сайхан хүүгэнжсэн худлаа бас ярьж зөндөө хэтрүүлсэн тий. Тэгээ одоо Duncan-ы боддог те. Duncan-ы бодож байгаагаас гадна зүгээр энэ ертөнцийн хүмүүсийн энэ ертөнцид хүмүүсийн одоо энэ найтууд те. Найтуудыг шүтдэг. Найтууд бол ийм мундаг хүмүүс байдаг гэдэг ийм айдиаг бол айгүй олон талаас харуулж байгаа юм л да. Одоо Kingsguard-ийн нөхдүүд тэнцээ ингээл нэг нь жоохон худлаа хэтрүүлэхтэй ярьж байгаа ч юм шиг те юм ярьж нудахгүй ярина. За тэгээд нөгөөх нь тэнцээ хаашаа очиод баага алчуу зүгээр байна гэж мэгэл те. Яг бид нар ингэдэг чи адилхан хүмүүс шүү дээ те. Одоо өмнөх эпизод дээр тэр нөгөө нэг жижигхэн газрын жижигхэн дэм буудлын эмхтэй тэгдэг штэ. Тэр найтууд ч гэсэн адилхан л хүмүүс штэ гээл тэ нэг тийм онц юм байхгүй гэсэн утгаар хэлдэг штэ. За Stephen Fossoway гэж бүтэхгүй нөхөр байна. Manfred Dondarian гэж бүтэхгүй нөхөр байна те. Бүгд мундаг найт те, мундаг юм хаусын нөхдүүд. Эсвэл одоо ханхуу нөхдүүд энэ Aerion байна, Makar байна те. Эсвэл одоо тэнцээ ингээд ийм айтайхан гоё гэж хийж болохоор хүмүүс бас байна. Lionel Baratheon Laughing Storm бол гоё гэж хийж болохоор юм байгаа байхгүй те. Одоохондоо бол том Lord яг одоо Storm's End-ийн Lord бол болоогүй байгаа. Storm's End-ийн одоо юу залгамж хаалгаар баг те. Heir to Storm's End байгаа Sir Lionel Baratheon Laughing Storm. Инээж бүр шуурга амар нэрмэртэй те. Тийм тэгээд Baelor Targaryen ээж байна. Одоо энэ дээр илүү дэлгэрэнгээр Raymond Stafford байна. Raymond Fossoway уучлаарай Stafford. Raymond Fossoway байна. Яг уу Squire л да Knight болоог байгаа. Гэхдээ те яг ингээд юм том хаус юм. Хинтээ харьцуулах юм бол Duncan-тай харьцуулах юм бол. Тэгэхээр ингээд яг уу нэг хүний өнцгөөс би гэж харуулахгүй байгаа ч гэсэн юу гэдгийг нэг хүний өнцөг биш ээ. Яг нэг байдлаар харуулахгүй байгаа ч гэсэн харуулахгүй байгаа болохоор айгу гоё явахгүй олон талаас харуулж байна. Тэгээ Knight-ууд юу байж болно, ямар байж болно, ямар байж гэсэн энэ ертөнцид үлгэр домог шиг болгодог юм супер хүмүүс бол биш те. Гэдэг нь айгу чухал. Шүтэж бишрэх хүмүүс биш гэдэг нь айгу чухал. За тэгээд одоо энэ ч нөгөө Leo Tyrell гэдэг нөхөр байгаа. За энэ Leo Tyrell ярьж байгаа шүү дээ те. Sir Arlan
Red Grass. За энэ иймэрхүү оноос нэрүүдийн шууд тэрүүгээр нь явчих орчуулахгүй. За Battle of the Red Grass буюу одоо улаан зүлгэн талбайн одоо тулаан. За нэг тиймэрхүү утгатай тий. Энэ тулаанд бол одоо өөрийн чинь дүүнертэй хамт тулалдж байсан. Тэгээд өөрийнх нь Squire одоо дүүн тэнд насварсан. Дүүгийнх нь хүүхэдтэй nephew нь тэнцээ насварсан. Squire нь байсан. Тэгээд ийм бас болж исэн. Тэгээд одоо өөрийн чинь одоо юунд сервист доор нь одоо ингэж байлдаан дайм байлдаан олон юмд ингээ явахтаа бол одоо айгу нэр төр хэрэг байсан. Хамгийн одоо дурсамжтай мундаг ийм үеийн байсан гэж ярьж байсан гэдгсэн чинь нэг ийм улаан юм идэт байгааз. Тэр нь одоо энэ нөгөө нэг хуучны Coco Navchig ингэж зажиллж одоо юм жоох мансуурдаг те өвчмөд дардаг байсантай адилхан байхгүй дээр энэ жоох мансуурлт явж байгаа гэсэн үг те. Жоохон донтол мансуурлт явж. Тэгээд тэр юм тийм би санахгүй байна гэдэг ч үстэй. За Lord Leo Tyrell энэ болохоор юу юм бэ гэхээр Lord Paramount of the Reach and Warden of the South гэж хүн ба. За Warden бол одоо юу байдаг? Westeros дөрвөн бүсийн одоо Warden байдаг. East, West, North, South тэ өмнөд, хойд, баруун, зүүн өөрөнд орно. Ийм байдаг. За Game of Thrones-ийн Game of Thrones-ийн эхлэлд бол юу яадаг? Warden of the East Дорнодын одоо Warden-оор бол одоо John Arryn байдаг. Lord of the Eyrie цайзын ноён. За тэгээ House Arryn тэ. За хойд нутгийг болохоор мэдээж Eddard Stark буюу Ned Stark Winterfell-ийн Lord House Stark тэ. За House Stark бол цагта хойд нутгийн хаад байсан. За House Arryn бол цагта Mountain in the Vale гэж одоо нутгийн бол хаад байсан. За өмнөд нутгийн Warden-оор бол одоо Mace Tyrell байдаг. Game of Thrones эхлэлт High Garden цайзын Lord ноён. За тэгээд юунууд бол Tyrell-ууд бол цагта юу байдаг? House Gardener гэж том house одоо удмын захирагчд байсан. Удмын захирагчд тэгэхээр тэдний доор гэсэн үг байхгүй. Тэр Gardener нь бол Kings of the Reach гэж нутгийн хаад байсан. Тэр хаадын доор ажилладаг захирагчд нь байсан. За өөрөөр хэлбэл юуны гэсэн үг. Гондорын одоо Denethor шиг гэсэн үг. За Гондорын Denethor 2 дугаар Denethor-ыг таад санаж байгаа бол одоо Гондорын захирагч штэ тий. Одоо хин Гондорын жинхэнэ хаан эргэж иртэл одоо төр захирж байгаа ийм одоо удам дамсан захирагчдын нэг байдаг. Одоо Boromir, Faramir хоёрын аав тий. Тэр шиг ийм захирагчд бол байсан Tyrell-ууд. Гэхдээ хиний дараа Aegon the Conqueror-ийн ирсний янз бүр юм боо юм болж байгаа. Тэрний дараахан бол одоо Tyrell-уудыг бол Warden of the South, Lord of Highgarden болгосон байдаг. За тэгээд өрний Warden буюу одоо Warden of the West бол Tywin Lannister, Casterly Rock-ийн ноён Lord of Casterly Rock. За тэгээд House Lannister. За House Lannister бол мэдээж одоо Kings of the Rock гэдэг юм одоо хаадууд бол байсан удамтай байдаг. За ийм хүмүүс бол байдаг Warden гэж. За тэгээд Leo Tyrell гэж одоо энэ харж байгаа хүн бол Warden of the South, Lord Paramount of the Reach. За өөрөөр хэлбэл энэ нутгийнхаа хамгийн хүчирхэг хүн гэсэн үг. Яг тэгэл Ashford бол одоо яг энэ Reach нутагт бол одоо байдаг юм жижиг цайз. За тэгээд Reach нутгийн одоо Lord Paramount бол одоо дэлгэцэн дээр харагдаж байгаа. Харагдж байгаа шүү дээ тий. Дэлгэцэн дээр харагдаж байгаа. Leo Tyrell гэж юм байна. За Battle of the Red Grass гэж тулаан дээр Leo Tyrell-ийн дүүнертэй одоо хамт тулалдсан. Тинчээ одоо хиний Arlen of Penetree, Arlen-ийн одоо дүүн асуусан гэж шүү дээ. Nephew гэдэг жбайгаа. Манайхаар тэр дүү мө гэдэг санагдаад байгаа юм тий. Ах юм уу дүүгийнх нь хүүхдгсөг те ах дүү ихч дүүгийнх нь хүүхдгсөг. Nephew Squire нь асуусан гэж. За тэр бол их том тулаан, маш том тулаан. За энэ ертөнцид бол одоо энэ цаг үед бол маш нөлөөтэй ийм одоо нөлөө нь хിവэр байгаа гэх юм уу ийм цаг үе. За одоо энэ үйл явдал болж байгаа үйл 209 он баггүй. After Conquest буюу одоо Aegon the Conqueror одоо яг нэг юугаа тулаанаа эхлүүлсэн цаг үеэс хойш гэж хэлж болно. Тэрний цагийг бол бас янз бүрээр тооцдог л доо. Ягаад тэгэхээр нөгөө хідэн хаант улсыг яг нийлүүлснийг нь дараанаас тооцохгүй гэдээ бас юм байдаг. Ягаад тэгэхээр чинь 6 хаант улсыг ерөөхдөө нийлүүлж байгаа шүү дээ. Яг 7 бол биш байхгүй юу? Хэм бол Aegon бол. Тийм. Гэхдээ тэр яг. За ингээд тийм ба. За тэгээд энэ бол яг номны дагуу 209 он ч. Одоо энэ цуврал дээр ярихаар бас нэг жоохон нааш тийшээ өөр мэрсэр байх магадaltaй. Гэхдээ ер нь бол нэг тийм амар өөрчлөгдөхгүй. За 2 сүртэй том өөрчлөгдөхгүй. 209 онд үйл явдал нь болж байгаа. Яг энэ цуврал бол. За Робертийн бослого эхлэхээс 73 жилийн өмнө.
За энэ үйл явдлаас хойш яг 73 жилийн дараа Робертийн бослого болно гэсэн үг. За Game of Thrones цувралын үйл явдал эхлэхээс 89 жилийн өмнө үйл явдал нь өрнөж байгаа одоо. За харин тэр Battle of the Redgrass Field гэж те тулаан юу вэ гэхээр 196 онд болсон буюу энэ үйл явдлаас 13 орчим жилийн өмнө болсон үйл явдал. За энэ үйл явдал бол одоо юунд бүгдээрэнд нь энэ ертөнцийн бүх юунд бол дөрүүдэд маш том хамаатай юм том үйл явдал байгаа. Тэр юу юм бэ гэхээр Blackfire-ийн бослого гэж байдаг. За анхны Blackfire-ийн бослого гэж байгаа. За олон яг энэс хойш бол олон удаа бас болсон байдаг. Нийт 60 бараг 70 жилийн хугацаанд байн юм одоо Blackfire гэж нөхдүүд бол бослого хийсэн байдаг. За энэтэй холбоотой гоё юмны талаар бол бас яванда гоё ярина. За тийм тэгээд ингэсэн байдаг. За эхний энэ том одоо Blackfire-ийн бослогог бол одоо ямар учиртай юу болсон юм бэ? За энэнтэй одоо энэ Blackfire биш энэ Battle of the Redgrass гэж тулаан ямар амар ач холбогдолтой юм бэ гэдгийн талаар товчхон ярьж өгье. За тэгээд Targaryen-уудын тхүү одоо 300 орчим жилийн 300 арай өрхгүй жилийн одоо Westeros-ыг эзэгэнсэн түүхийг хоёр хувааж гаргаж байгаа юм ном байгаа. Fire and Blood гэж номыг бол George R. Martin гаргасан байгаа. За энэ эхний ном нь бол эхний 150 орчим жилиг бол одоо багтаасан байгаа. Тэгээ энэний хоёр нь бас гарна гэдэг мэдээлэл бол байгаа. Энэ хоёр нь бол одоо юу хүртэл яг энэнийг дуусгаснаас 3 дугаар Aegon-оос цаашаа бол ингээ үргэлжлээд юу хүртэл 2 дугаар Aerys, Mad King дуустал бол энэ явах хэвээр хоёр дахь ном. Ийм бол. За энийг одоо яагаад дурдж байгаа өнөөдөр Battle of the Redgrass Field-ыг ярангаа энийг яагаад дурдж байгаа вэ гэхээр 3 сарын сүүлд 4 сараас эхлээд Fire and Blood нэртэй энэ номтой адилхан нэртэй одоо юу маань бол эхлэнэ. YouTube цуврал маань бол эхлэнэ. Бичлэг. За тэр бичлэг дээр бол одоо ерөөсөө энэ номыг хэдүүлээ базаж ярина гэсэн цуврал болгож. Маш олон дугаар мэдээж гарч тарна баг он дамнах байх гэж бодож байна. Бас дунднаас нь мэрсэр одоо жишээ нь дэлхийн аварга эхэлчихээр бас миний цаг зав хэцүү болох учраас дэлхийн аваргаар хайсал зогсох байх л та. Гэхдээ ер нь бол ингээд цаашаага маш урт хугацаанд энэ номыг дуустал бол юм. За энэ номыг одоо дуустал хэдүүлээ YouTube цуврал болгоод гоё сториг нь яриад юу болсон яасан те Aegon the Conqueror-с гэхлээд ингээд яриад ингээд болол явна. Яг энэ номны агуулгаар нь явна гэсэн. За энэ ингээд яваад дууссаны дараагаар бол одоо мэдээж энэ номны 2 дахь хэсэг гараагүй байгаа учраас шууд яг тэгж энэ шигээ дараалттай үргэлжлэхээсээ илүү өөр юмны сэдвүүдийн талаар ярьж. За одоо жишээ нь энэ Blackfire-ийн бослогод юу байсан бэ гэдэг ийм цуврал магадгүй хэд нэг 2-3 эпизодтой цуврал явдаг ч юм уу тий. За энд одоо World of Ice and Fire гэдэг энэ бас нэг ном байна. Энэчнээс бол бас гоё үлгэр жишээ авах юм зөндөө байж гин. За магадгүй одоо юу гэхдээ Night of the Seven Kingdoms сурал болоо гарч байгаа учраас энэнийг бол яг номын ярихгүй байх гэж бодож байна. Гэхдээ бас байвал сонирхолтой тий. Яг юу болдог яадаг гэдэг бүр яг ингээд юм буулгаад яг нэг цэвэр орчуулга гэж бол хэлэхгүй. Гэхдээ зүгээр ревю гэдэг шиг юм чөлөөтэй яриа шиг бол биш. Яг скрипттэй биш гэхдээ юм bullet point-уудтай яриа. Явхан шүү. Тэгэхээр тэрийг бас дэмжээрээ тэр үед нь сайн итгэвтэй үзээрээ хуваалцаарай цаашаа. За тэгээд Battle of the Redgrass Field-ийн айгуу том одоо суурийг нь яриа гэж бодчих. За би одоо зарим нэг юмыг бол одоо нэмэлт хитрхий тайлбарахгүй зарим дөрүүдийг. Гэхдээ сториг нь яриа. За анхны Blackfire-ийн бослого юу болсон юм бэ? 4-р Aegon Targaryen-ийн одоо яг төрсөн хүү Daeron бол одоо түүний дүү эхнэр Nerys-ээс одоо төрсөн. За Nerys тэр хоёр хүүхэдтэй болсон Daeron төрсөн. Daeron бол одоо 153 онд төрсөн байна. За энэс 17 жилийн дараа буюу 170 онд Aegon-ы одоо үеэл Daena Targaryen. За энэ 4-р Aegon гэж хааны үеэл Daena Targaryen гэж эмэгтэй юу яасан байгаа. Bastard төрүүлсэн байна. За энэ Bastard төрүүлээд Daemon Waters гэж Bastard-ыг бол төрүүлсэн. За тэгээд энэ бол одоо маш олон жилийн дараа буюу 172 онд юу яасан? Daemon-ыг одоо өөрийнхөө хүү гэдгийг зарласан. Одоо Bastard хүү. Тэг хамгийн одоо хөгшин Bastard хүн гэдгийг бол одоо хүмүүсийн мэддгээр хамгийн хөгшин Bastard хүн болж байгаа. За ингээд 182 онд бол одоо 12 таад нь зарлах зүгээр нэг ингээ Bastard хүү гэж зарлахаас одоо миний хүү гэж зарлахаасаа гадна юу яасан? Одоо Targaryen удмын Aegon the Conqueror-оос хойш удам залгахад одоо дараагийн хаан болгон авч явж исэн, одоо өргөжлүүлж авч исэн Blackfire гэж одоо Valyrian одоо
стил, Валерийн төмөр гэх юм одоо Валерийн ган билүү төмөр илүү стил чинь. Ямар ч Валерийн стил те. Одоо ийм сэлэм болол байдаг. Энэ сэлмийг бол одоо аль нэг хаан заламж одоо өгдөгтэй. За тэр сэлмийг өгсөн хүн болвол энэ удмыг залгуулах дараагийн Таргариен хаан гэж л ингэж ойлголт бол байдаг. За тэгэнгүүт дөрөвдүгээр Эгон бол одоо энэ Daemon Waters гэж энэ одоо bastard бутаж хүйдээ бол одоо бүр олон нийтийн нүдэн дээр энэ Blackfyre гэж сэлмийг бол гардуулж өгөх гэж удам залгуулж байгаа гэсэн юм ойлголт хүмүүст өгсөн байдаг. За тэгээд тэрнээс үүдээ зарим хүмүүс бол энэ сэлмийг өгснөөс нь бол хамаарад ер нь Daemon-ыг бол өөрийгөө залгамж хаалгааг нь гэж сонгож байгаа юм байна гэж ойлгосон. За ингэснээс болоод бол зарим нэг хүмүүс бол Daemon-ыг хаан болгох ёстой дараа нь. Тэ Эгоны заламж 4-р Эгоны заламж халаа бол Daemon байх ёстой гэдэг юм ойлголт бол гараад ихэлсэн. За ингээд энэ сэлмийг авснаас хойш бол Daemon өөрийгөө Blackfyre гэж нэрлэх болсон. За өөрөөр хэлбэл одоо Daemon Waters гэж юм ботч нэртэй байсан бол Daemon Blackfyre гэж өөртөө нэр өгсөн нь бол бүр сүрдлэг юм бол болсон. За тэгээд 184 онд нас барахтаа 4-р Эгон бол одоо бүх ботчуудаа legitimize хийсэн боيو бүгдийг одоо хүлээн зөвшөөрсөн гэсэн. За ингээд ийм одоо маш олон ботчтой юм байсан. Ер нь бол айгүй бүтэхгүй нөхөр байсан. Тэгээд хэнийг бол 4-р Эгон бол одоо ингээд нас барахтаа Daemon-ыг хүлээн зөвшөөрсөн. Daemon тэргүүтээ маш олон ботчуудаа жигэлцэн гэсэн. За тэгээд 196 онд бол Daemon Blackfyre Iron Throne-ыг одоо өөрийн гэж заламж алаа. Би бол заламж халаан байх ёстой. Зөв заламж халааны би байх ёстой гэж одоо зарлаж 2-р Daeron Targaryen хааныг бол одоо чаленж хийсэн байдаг Iron Throne-д. За тэгээд тэрнээс хойш 1 жилийн хугацаанд бол одоо Blackfyre-ийн Rebellion буюу бослог гэж өрүүлжсэн баг. За одоо энэ Night of the Seven Kingdoms цуврал дээр байгаа Daeron 2-р Daeron хаан болвол одоо энэ бидний одоо энэ түүхэн дээр ярьж байгаа Daeron байгаа. Бидний одоо энэ үзэж байгаа Night of the Seven Kingdoms-аас 14 жилийн 13 жилийн өмнө бос үйл явдлыг ярьж байгаа шүү. За тэгээд 2-р Daeron-ы засгийг бол одоо чаленж хийсэн Daemon Blackfyre. За тэгээд энэс хойш одоо жил орчим үргэлжилсэн юм бослог дайм бол босон. Олон талд олон юм дайм байлтай юм бол болсон байдаг Vale, Westerlands, голын одоо Riverlands, Reach те энэ хэсгүүдээр бол олон хуваагдаж олон дайм байлтай юм бол болсон байдаг. Тэгээ хамгийн одоо энэ бослогын дууссан хамгийн том тулаан нь бол сайн ярьсан Red Grassfield гэж газар болсон. За гэхдээ яг үнэндээ бол нэргүй зүгээр л юм хоосон дээр болсон байдаг. За тэгээд энэ орой одоо өмнөх оройн нь бол Daemon-ы талын хамгийн том одоо гол генерал одоо удирдгчдийн нэг арми удирдгчдийн нэг Sir Quentin Ball гэж хүн бол одоо юу яадаг алуулсан байдаг. За Quentin Ball-ийн хувьд бол одоо Daemon хиний Blackfyre-ыг юунд Red Keep цайзад өсөж яхад бол одоо зэвсгийн урлагт сургасан хүн байдаг. За тэр бас Quentin Ball бас Daemon-ы талд орох. За Daeron-ы эсрэг байх бас юутай бас нэг юм олон одоо нэг юм шалтгаан бас одоо байгаа шалтгаануудын нэг нь бас сонирхолтой юм байгаа. Тэрийг удахгүй энэ эпизод явж байгаад дурднаа. За тэгээд юуны хооронд бол одоо Lord Bracken бол одоо хиний Daemon-ы талд орсон байдаг. Тэгээд зүүн одоо тийшээ буюу одоо Essos руу цэрэг нэмж дурдгаар бол уг нь явсан байдаг. Гэхдээ одоо шуургаас болоод хойшилсан байдаг. Тэгээд эргэсээр хөтлөл оройтсан байдаг. За ингээд тэр тулаан яг энэ нэг байг юу болж дуусныг бол хэлээд яг. Гэхдээ энд нэг юм том тулаан болвол болсон. За ингээд энэ том тулаан дээр бол Leo Tyrell хотарж ирсэн байдаг. Яг одоо хэдүүлээд дэлгэцэн дээр харж байгаа Leo Tyrell бол хотарж ирсэн байдаг. Одоо Late Walder Frey гэж хин очсон байдаг штэ. Толи Catelyn яав ямар толи вэ? Brendan Tully-ийн ахыг нэрийг марчлаа. Tully хэнийг очсон байдаг шүү дээ. Walder Frey-г Late Walder Frey гэж очсон. Тэр шиг Leo Tyrell бол хотарж ирсэн. Гэтэ дүүнэрэн төрүүлж очиж байлдаж ирсэн. За ийм юу бол болж исэн. Тулаан бол болж исэн байдаг. За тэгээ энэний дараа хэдүүлээ үргэлжлүүлээд эпизод руу орё. Тэгээ Blackfyre Rebellion-ы бослогын талаар бол тусдаа яриадуд ярнаа. Тэгэхээр Game of Thrones-ын контентуудаа үзэж байгаа бол лайк дараа subscribe дараад donation хийж дэмжээрэй. За энэ дараа нэг хин ярьж байгаа шүү дээ, тэ. Egg Dunk 2 ярьж байгаа шүү. Dunk.
Was it юу shit night байсан юм уу гэдэгсэн чи хүн санахгүй байхаг бодох shit night байсан юм биш үү. Тэгээ энэ ч нэг нөхөр нэг юу яадаг штэ. Юу ингээд ягаад энэ том нөхдүүдийг амар сүртэйгээр бодоод байгаа энэ төр гэ те. Им royal юу лээ. Ийм лордуудыг яагаад ер нь basically өөрөөсөө илүү гэж бодосгүй. Бид нар надаас нь чинь миний юу штэ гээд. Жохон өөр харагдахгүй. Одоо нэг тийм юутай байгааз. Амар нэг юм хил яриа нь хөгжсөн юмны перспектив нь шал өөр. Тэгээ манай донкчийн годомжны үгтгэхээр болоосыг өөр байгаад байгааз. За энэ ч ингээд Таргариенууд ирж байгаа. Энэ хэсэг гоё байсан. За энэ хэсэг шүү дээ татаасан. Байжсэн чинь дээр шүү. Үгүй бол би жоо нохоогоор хөөн шүү гэсэн чинь юу байхгүй ш. Нохоо байхгүй штэ гэсэн чинь нохоо олоод байсан чинь хаанаас гэсэн жөө. Энэ хоёрын chemistry энэ эпизод бид түрүү эхлэхэд ярьлаа лээ. Эхлэхэд нэг влог хэсэг дээр байсан баг. Энэ эпизодын хамгийн гоё юмнуудын нэг нь бол уур амьсгал комеди байсан. Бүр Game of Thrones-ийн ер нь ямар ч юмн дээр ингэж амар их инээсэн бол үнэхээр санахгүй. Яг Tyrion-тэй хэсэг мэсгэд гоё байдаг те. Заримдаа сайн мамтай ч юм. Гэхдээ House of the Dragon бол амар serious. Гэхдээ энэ эпизод чиг ингэж их инээсэн бол нэр үнэхээр бага шүү ёо. Амар их инээсэн. Олоолаа үзэхэд амар гоё эпизод байсан дээрээс нь. За Baelor. За энэ ч бас нэг гоё юм байгаа. Firstborn son of King King Daeron the good, hand of the king, heir to the Iron Throne man гэсэн араас нь Maekar ирсэн чинь and his brother Maekar. За энэ Gwyn гээд Lord Ashford-ийн охин. За тэгээ Lord Ashford-ийн охин Gwyn-ий ер нь бол төрсөн өдрөөр нь болж байгаа одоо тэмдэглэж байгаа turn яахгүй. Ер нь бол энэ Westeros нөхдүүд ингээд нэг юм болохоор далимдаж ингэж turn гэж юм тэмцээн хийдэг. За энэ дээр ингээд night might-ууд цол мол авах те night болох ч юм уу squire-ууд night болох одоо юу гэдэг өөрсдийгөө баталж харуулах маруулах ийм боломж гардаг. За тэгээ худалдаачин янз бүрийн сервисийн нөхдүүд тэгээ болохгүй хээж night-аас ахуулаад нөгөө нэг эмгтээчүүд янз бүрийн сервисийн нөхдүүд ингээд энэчнээс одоо ажилтаа болох те ингээд янз бүрийн ингээд айгүй олон юм одоо цугларах юм боломжтой одоо юм нөхцөл бүрддэг. За тэгээ энгийн нормын нөхдүүдэг бол нормын баачканууд бол одоо энэ том ноёд хатагтай нар те одоо энэ ноёдын охин одоо энэ ханхуу манхуу энэ эвгүй гаруудыг ойроос харах ганц боломж нь олддог юм том юм болж байгаа байхгүй. Тэгээ Ashford Meadow-г өмнөх ангитаар харуулсан шүү дээ газрын зураг дээр тийм юм болж байгаа. За тэгээ энэ Gwyn гэж охины төрсөн өдөр яг номдэр 13 гэдэг энэ дээр яг хэдээр гарч байгаа мэдгүй ер нь тэр хавцаах төрсөн өдөрт нь зориулж хийж байгаа turn-ы бол одоо болж байгаа маа. Ер нь бол үндсэндээ. За хэдүүлээ play хийж даанч болохгүй. За Maekar ирнэ, Baelor ирсэн. За манай хараа зогсчихсэн чинь нэг нөхөр явж орж ирсэн ээ. Юу яага те. Манай нэг морины stable boy гэж удаад морь явуулаад гэсэн. Гүү би морины хөшөө гэдгсэн чинь. За тэгвэл надаа нэг уухам нэг айтхан царайтай охин аваад ир гэдэг. Гэхдээ би одоо тийм service үйлчлэг үзүүлдэг хүн бас биш ээ. Тэгээ би одоо ингээд юм night байна гэсэн чинь көнер цагч аргу болчтой. Тэгээ яваад өнөө бүтггүй гар. Тэгснэ морь дөөрөө зүгээр ингээд унж ирсэн морь зүгээр хаа явчих. Тэр морийг нь king тайвшруулж байгаа шүү дээ. Duncan тайвшруулж байгаа. Тэгээд ер нь бол манай Dunk хөөрхийн морьтой их сайн ярина. 3 морьтой шүү дээ. Тэрнийхээ нөгөө цагаан морьтойгоо бол айгүй хөөрхийн ярддаг. Тэрнтэйгээ амар найз. Тэгээ морьтой айгүй атайхан харьцаж чаддаг. Айгүй нээлттэй байж чаддаг. Хүнтэй харьцаж чаддаг. Айгүй хэцүү awkward манай он жоохон аргу. За Aerion Bright Flame гэж дүр. Энэ байна. Aerion Bright Flame гэж юу нөхөрдөө. За юу яанда. Спойлдахгүйгээр нэмэл яриад явна да. За тийм ч юу яаж исэн чинь одоо энэ ард нас нэг хөөрх юм болж байгаа дэлгэцэн дээр одоо харж байгаа субтайтлтэй. Энэ олон моричд хаана их юм бэ? Энд ч бас гойхгүй. Одоо ингээд Ashford-ийн нутагт ирж ингээд том юм болж байгаа. Гэхдээ ингээд хідэн ханхуу хідэн Targaryen баахан юм ирчингүүч дагаад амар олон хүмүүс ирж байгаа. Тэгээ бөө юм сандрал болж байгаа шүү дээ. Яг одоо Game of Thrones ихний хэдэн ангитаар тэгдэг шүү дээ. Роберт юутайгаа бүтэн хаасаар ярьдаг шүү дээ. Cersei, Jaime, Tyrion, Joffrey, Moffrey гэдэг том нь хий хоёроос Myrcella хоёроос баг бусдын бүгдийг аваад ирдэг шүү дээ. Hound Mount-тайгаа тий Kingsguard мар. Тэгээ тэр чинь Winterfell юу яах гэж hostage дийлэх гэж бөө юм болж байгаа талаар Mr. Lewin хин энэ Catelyn Matlin ярьдаг шүү дээ. Тэрэн шиг одоо Winterfell гэж ямарж байгаа яг мэдээж хаана л та. Гэхдээ энд бол ингээд том ханхуу манхуу бөө юм ирж байгаа. Ashford бол бөө юм болж байгаа. Тэр цаана Horse Master энэ
энэ олон мөрөж хаана ийх юм бэ? Тэр нь бас гоё юм. Жижиг юм мөчүүд нь айгуу гоё юм зөндөө байсан. Яг энэ ревю дээр тэгэж ярих юм бол бүр утгаа алдахаар жижиг мөчүүд бол зөндөө байсан. За тэгээ энэ ч тэгсэн чинь Pretty ones are always temperamental. Энэ тариалгууд нь дандаа л юм характерын асуудалтай байдаг ингээд тэгсэн чинь манай Duncan зүгээр жоохон сэтгэл нь хөөрсөн юм аа гэн морио хэлж байгаа те. Тэгсэн чинь нөгөөтг нь юуг нь хэлж байгаа. Морийг нь биш нөгөө ханхууг хэлж байна гэд тэгсэн чинь хоёр юу төгсөж байгаа. Kingsguard. За энэ бол Kingsguard-ийн 3 одоо Knight энэ эпизод дээр гарч байгаа. За тэднийг ярихаас өмнө надаа энэ хувцас амар таалагдсан. Ер нь яг Kingsguard-ийн одоо энэ цагаан нүмерэгтэй те энэ юуг бол дүрслэлийг хамгийн гой буулгасан жишээ баг энэ юм болоо гэж бодож. Яг уу юун дээр одоо нэг юм саарл цагаан дуу байдаг те House of the Dragon дээр. За юуных бол нэлээд юм хуучинсэг төмөрдүү байдаг штэ. Роберт Villeneuve тэр Arthur Dane-ийнх гардаг штэ те. Тэрэн дээр бол нэлээд юм яг Arthur Dane-ийн дүр супер болохоос хувцсан бол нэг тийм жоохон энгийн дүү байдаг. Jamie Mamie-гийн өмсдөг одоо Game of Thrones дээр гардаг бол илүү алтлаг шармаар ялангуяа сүүл рүүгээ те ийм алтлаг шар баг жишээний. Тэгвэл энэ бол бүр илүү юм цагаан байгаа надаа их таалагдсан. Ер нь яг Kingsguard-ийн Knight-ийн бэлэг тэмдэг төлөөлөл бол ийм цагаан, ариун, гэгэн, мундаг, одоо цэвэр ийм одоо хүн байх хэрэгтэй гэдэг ийм төлөөлөл баггүй. Тэгээд тэр нөгөө Book of Brothers чинь баг White Book гэж нэрлэдэг лүү дээ. Энэ нөгөө Kingsguard гэсэн хүмүүсийн одоо талаар бичдэг номыг нь намталж бичдэг. Бараг тэр чинь White Book гэдэг баг шүү баг албаны нэр нь. Тийм ба. За тэгээд энэ болохоор Sir Roland Crackhall гэж нөхөр ба. За Roland Crackhall-ийн хувьд бол Crackhall House-ийн нөхөр. За Crackhall бол одоо Iron Island-ийн ер нь ойролцоо ийм юутай нутагтай. Гэхдээ Westerlands-д байдаг. Тэгээ House Lannister-ийн одоо доор хавсаа гэсэн үг. Тэгээ бүр дээр үеэс хойш гаралтай. Ер нь 2000 жилийн түүхтэй ийм бол хаус байгаа. Тэгээд ийм бор одоо юун дээр артл дээр ийм зебра шиг, ирээн таг шиг ийм ирээн бодон гахатай ийм юутай аюугаа хаусын нөхөр байгаа. Тийм ер нь хүнд гар гэдэг юм байта. За тэгээ нөгөөх нь болохоор хин Donald of Duskendale те. Donald of Duskendale. Одоо Duskendale-ийн нутгийн лордууд ч юм бол House Darkling гэж хаус байгаа. За тэгээ энэ чинь хин Duncan асуудаг шүү дээ. Duskendale-ийн House Darkling-ных биш юм уу гэдгсэн чинь гүүгүү би Crabber гэдэг. Одоо 8-чин ийм нөхдүүдийн одоо удмын хоон гэдэг тэнцээ хэлж байгаа шүү дээ. Тэгээ загасны 8 гэдэг одоо хавч 8 айлдаг те. Тим нөхдүүдийн одоо хөвгтэй гэдэг. За хэний хувьд болохоор номон дээр бол энэ Donald of Duskendale бол юу байдаг юм? Улаан үстэй, улаан сахалтай ийм дүр бол байдаг. Улаан сахалтай улаан. Ер нь Game of Thrones-ийн ертөнц зохиол дээр бол ийм одоо ийм сүрхий тод өнгөтэй үстэй юм сахал нүд тэ үс сахалтай юм нүд тийм хүмүүс бол маш их байдаг. Одоо Targaryen-ууд одоо юм нэг юм мөнгөлөг цагаан үстэй тэгэнгүүтээ юм яв ягаан нүдтэй тэ purple чэнэл ягаан гэх юм уу тийм ягаан нүдтэй өмдтэй гэдэг шүү дээ. Ихэнх нь. Тэгэл өөр одоо юм зөндөө дөрүүд байгаа юм янз бүрийн үс мөстэй юм тийм хүн бол зөндөө гардаг. Гэхдээ яг хаа дэлгэцийн бүтээл дээр юм нэг юм тодорхой хэмжээний амьдралтай болгож буулгахад зарим жоохон авцалдахгүй л байна л да уур амьсгал темпэнд нь те. Тийм учраас мэдээж жоохон өөрчилж байгаа. За тэгээд Darkling House бол хэдийгээр Darkling House-ах биш ч гэсэн Darkling House-ын ёс заншлыг дагсан байх магадлал өндөр гэж байгаа. Ягаад тэгэхээр Darkling House бол одоо юу их байдаг? Kingsguard-ууд бол Darkling House-ос зөндөө гарч ирсэн байдаг. За Duskendale гэж газар бол одоо Blackwater Bay-ийн одоо хажууханд ойрхон байдаг юм далайн порт хот байгаа. За тэгээд King's Landing-тэй ойрхон байдаг гэсэн. King's Landing нийслэлээс бол жоохон хойшоо байдаг юм юу байгаа. Тэгээд Darkling-ийн нөхдүүд бол хуучин засагалдаг байсан. За одоо тэгээ Game of Thrones-ийн одоо яг Game of Thrones-ийн цаг үед бол House Riker гэдэг гэр бүл бол захирдаг болсон байгаа гэж. За тэгээ энэ хоёрын эдний хэдий арай бас айгуу сонирхолтой байгаа. Тэгээ том гэдгийг нь одоо том дээр нь суурилсан яриа айгуу их явж байгаа те Duncan дээр. За тэр цаана бол хэн байж гэн? Sir William Wild гэж юу байна? Night Vision. За William Wild-ийн хувьд бол бас түрүүн би хэлжсэн шүү дээ. Sir Quentin Ball гэдэг нөхөр Daemon Blackfire-ыг дэмжих бас нэг шалтгаануудын нэг бол нэг сонирхолтой юм байгаа гэдгсэн. За тэр бол энэ William Wild бас тодорхой хэмжээгээр оролцоотой. Яасан бэ гэхээр Kingsguard-д нэг зай гарахгүй юу?
Нэгс бол одоо 7 хүн байдаг шүү дээ, тий. Би 7-ыг санаад байна. За тэгэхээр тэр үед нь юу яасан? Хоёрдугаар дээр нь одоо яг энэ цаг үед хаан байгаа. Хоёрдугаар дээр нь William Wild-ыг одоо юугаар томилсон. Kingsguard-д бол томилсон. Одоо байгаа энэ 7 хүмүүсээс бол одоо хамгийн шинэн гэсэн үг. За тэгсэн чинь энэ ямар асуудал гарсан юм бэ гэхээр 4-р Aegon бол одоо юу яатсан байсан? Одоо 2-р Daeron-ы аав 4-р Aegon бол Sir Quentyn Ball-ыг бол одоо ирээдүйн Kingsguard болно гэдэг юм одоо юутайгаар ойлголттойгоор өсгсөн жоох өсөж яхад нь бол одоо амлж исэн хин шиг гэсэн үг одоо Tywin Shifu хоёр шиг гэсэн үг. Тэгээд Quentyn Ball Shifu Tywin тэгээд хинэн Aegon Shifu. Aegon Shifu хоёр тэнгэр газар шиг хүмүүс л те. Тэгээд энэ бас одоо Sir Quentyn Ball бол одоо Daemon Blackfire-ыг дэмжихэд нөлөөсөн гэж 2-р дээр нь William Wild-ыг сонгоод хэнийг сонгоогүй Quentyn Ball-ыг сонгоогүй нь бас нөлөөсөн гэж. За ийм одоо нөлөөтэй нөхрөө санаандгүй өөр юм гэсэн нөлөөтэй нөхөр төр цаана байж. За энэ ч бас нэг сонирхолтой хариулт байгаа. Дэлгэцэн дээр гарч байгаа шиг. Яг яаж одоо тэгээд ийм хавч зардаг ийм 8 ч юм одоо айлаас гаралтай хүн яаж одоо юу яасан юм бэ те? Ингээ Kingsguard ботлоо явсан юм бэ гэд асуух хэрэгтэй байна гэж асуусан чинь яг тэр аргаараа л бид нар яаж хавч наймалдаг хүмүүс болсон тэр аргаараа л гэж. Тэгээ дараа нь сүүлд нь хинтээ яриад сууж хахад эгтэй яриад сууж хахад эг хэлдэг шүү дээ. Хин би өстө хин чин Donald of Duskendale чинь юу штэ Donald of Duskendale чинь бүр хавч наймаалдаг айлын одоо хүн юм мундаг найд болцсон байлээ шүү. Энтер гээд нөгөө гайхуулалтай өөртөө боломж байгаа гэдэг утгаар нөгөө Targaryen House хүртэл магадгүй орд найтаар орж магадгүй энтер гээд ярьсан чинь тэгсэн чинь what юу гэд Duskendale юу гэд тийм гээд тэгсэн чинь гоо наад чинь Westeros-ийн хавчны 8-ны баг талын эзэмшдэн шүү дээ. Зүгээр хавчны магнатын гэр бүл байсан байдаг нас те. Тэгээд тэр аргаараа Kingsguard болсон гэхээр магадгүй мөнгөөрөө нөлөөгөөрөө ирэх мэдлэр оролцсон байх магадaltaй. Хэдийгээр Noble House биш ч гэсэн те. Тэр нь бол энэ ч бас гарч байгаамаа. За энэ бас сонирхолтой. За энэ бас айгүй хөвгөлтэй хэсэг те. Ер нь айгүй хөвгөлтэй юм айгүй их байсан. Baelor Targaryen мөн үү? No үгүй. За нэг халтхан итгэн секунд явуулчлаа гайгүй гэж найдаж байна. Энэ ёстой гоё. Амар инээдтэй байсан ер нь. За энэ дэр бас нэг айгүй сонирхолтой юм гарч байгаа. Энэ хараа. Нөгөө нэг одоо манахаар зарцал гэдэг юм да үйлчлэгтэй эмэгтэйчүүд те. Тинчээ ингээд цуглаж байгаа гэсэн чинь тинчээ нэг нь ингээд нөгөө ханхуудууд чинь гарын угаалгах хэрэгтэй байна. The princess be needing their fucking hands washed. Гарын тэгээ ингээд нөгөө нэг жижигхэн газар юм том лаар ханхуу махуу гарууд орсон. Тэдний гар марааг угаах гэж энэ ч бөө юм болдог байхгүй. Гарыг угаалгах гэдэг те. Яг угааж өгөхгүй л дээ. Зүгээр тэр ус цаасаа бэлдэж мэлдэх гэж инээ тэр яг гач юм байна шүү дээ. Манай одоо өнөөдрийнх шиг байхгүй. Тог маццсан гэж. Гараараа нөгөө амандаа ус хийж байгаа бүхээ угаадаг шүү дээ. Тэрнээс илүү л байгаа. Хэн болол юм Baelor Maekar хин энэ бол Aerion Prince-үүд бол ханхууд бол Manus-ийн нэг амандаагаар ус хийж байгаа бүхээ ингээ угааж байгаагаас л илүү л байгаа. За тэгээд хэдүүлээ Targaryen гэр бүлүүд рүү орноо. Гэр бүлүүд ч яхаа гэр бүл рүү орно. За манай хүн дагаж явж байгаа энэ ч энэ хэдийн уулзалт руу санаандгүй орчиж байгаа. За Gwyn-ийг ярьсан шүү дээ те. Gwyn жоохон сахилахгүй. Энд чинь ингээд хүцэн баха алга болцсон баха. Энэ Maekar-ийн хоёр ханхуу хүн алга болцсон байгаа. Энтер гэдэг чи. За энэ хэсэг дээр юу болж байгаа талаар ярив. Дөрүүд нь юм байгаа талаар. За энд болохоор юу байгаа? Одоо бол 2-р Daeron хаан байгаа. За 2-р Daeron-ы эхнэр бол Mirya Martell гэж хүн байгаа. За энэ хоёрын гэрлэлт бол одоо Martell House-ыг нэгтгэж Dorne-ыг Seven Kingdoms одоо нэгтгэж яг Seven Kingdoms буюу 7 хаантай улс болоход бол хамгийн том нөлөөтэй юм одоо гэрэлт байсан. Гэхдээ нарийн ширээ юмнууд бол бас тодорхой хэмжээнд байгаа удахгүй Mirya Martell-ыг ярина. За тэгээд энэ гэр бүлийн бол одоо энэ байгаа хааны хамгийн том хүн бол Baelor байгаа. За Baelor-ийн хувьд бол одоо энэ ч зогсож байна. Hand of the King хааны баруун гар, хааны гар гэж хэлдэг тийм хааны гар. За Baelor-ийн. За Baelor хааны гар. За тэгээд манай энэ ч нэг цагаан нөхөр байгаа шүү дээ. Ааш мата цагаан нөхөр. За энэ бол Maekar гэж. За энэ хоёрын дунд бас хоёр байгаа. Энэ ч хоёр хүүхэд биш. Энэ ч энэ дээр ярьдаг. Baelor-ийн дараагийн дүү нь бол Aerys, дараагийн дүү нь Rhaegal, за тэгээд Maekar. За ийм дөрвөн хүүтэй хаан байгаа. Тэгээ 2-р Daeron бол тэгээ Mirya Martell гэж хатан байгаа. Тийм.
За тэгээд хиний хувьд болохоор Бейлорын хувьд болохоор Жена Дондарионд суусан байдаг. Нөгөө нэг Дондарионы дүр энэ ч бас гараад өнгөрсөн шүү дээ, тий. Хин гээд Манфред Дондarion гэдэг дүр гараад өнгөрсөн. Тэгэхээр тэрнтэй бас холбоотой гэсэн үг хаан хүүгийн хувьд бол. За тэгээд Жена Дондарион гэж хүнтэй суужсан. За тэгээд Бейлор хаан бол 2 хүүтэй. Валар ханхүү Валар. За Валар бол бас энэ эпизод дээр гараад өнгөрч байгаа. За тэгээд 2 дахь хүн Матарис. За ингээ 2 ханхүү байгаа. За одоо яг 2 дугаар Дэрон хааны дараа залгамжлалаа бол одоо 3 4-т жагсаж байгаа хүмүүс бол Валар Матарис хоёроо гэсэн. За Бейлор мэдээж байгаа. За хэн болохоор 2 3 дүүтэй. За 2 дахь дүү нь болохоор эхний дуучлаа болохоор Эрис гэж байгаа. За Эрисийн хувьд болохоор Эленор Пенроуз гэж хүнтэй гэрэлсэн байгаа. За Регел гэж байгаа. За Регел болохоор Alice Arryn-тэй гэрэлсэн. За Alice Arryn бол бас одоо House Arryn-ыг таад бол бас мэдж байгаа. Юуны Eerie-гийн те John Arryn гэж дүр бол одоо хиний Robert Baratheon, Eddard Stark хоёрын одоо баг аав шиг хүн бол байснаар таад бол мэдж байгаа. За тэгээд Maekar. За эднэрийг илүү дэлгэрэнгүй яриа. За Miriam Martell бол одоо Dorne ханхүүгийн том охин. 1-р Daeron гэж одоо залуу dragon буюу young dragon хочтой 1-р Daeron хаан байсан үед бол одоо юуны Dorne ханхүү байсан юм хүн бол аав нь байгаа. За тэгээд Daeron одоо хэнийг Dorne-ыг эзлэхэж оролдож исэн дайны үеэр бол одоо насварсан Daeron өөрөө. За тэрний дараа 1-р Baelor хаан бол одоо Dorne юуны барьцаалагдсан хүн King's Landing-д байсан барьцаалагдсан хүмүүсийг бүгдээрийн чөлөөлж Dorne руу буцааж өгсөн байдаг. За тэгээд очсныхаа дараа бол одоо Dorne ханхүүтэй ярьж эвийн гэрээ байгуулж за тэгээд эвийн гэрээ байгуулахдаа Baelor өөрийнхөө үеэл буюу одоо ханхүү Daeronтой Miriam Martell-ыг суулгахаар болгож хооронд нь одоо зохицуулсан байдаг. За тэгээд энэ хоёр л жоохон хүүхдүүлсэн тэр үед. За тэгээд насан туршсан хойноо суунаа гэд. За тэгээд насан туршсан хойноо бол энэ хоёр суусан. Тэгээд маш одоо юм жаргалтай happy marriage гэж байгаа. Хэн бол Miriam Martell 2 дугаар Daeron хоёрын хувьд бол за тэгээд Baelor, Aerys, Rhaegal болон Maekar гэсэн дөрвөн хүүтэй гэж. За тэгээд Miriam Martell, Daeron хоёрын хувьд бол одоо Dorne, Iron Throne-ы удирдлагад ороход бол маш том нөлөө болсон учиртай. За тэгээд 4-р Aegon хаан нас орсны дараа бол Daeron 2 дугаар Daeron хаан болсон. Daeron Targaryen яг 2 дугаар Daeron гэж цоллогдож хаан болсон. За тэгэхэд Miriam Martell одоо хатан болсон. За тэгээд энэ дээр бол бас нэг сонирхолтой юм байдаг нь юу вэ гэхээр одоо Martell-ийн одоо хүмүүс за тэгээд Dorne айгүй олон хүмүүс бол одоо Daeron-ы court руу одоо хааны эргэн тойронд бол айгүй ойрхон хүмүүс л ирсэн. За энийг бол Red Keep-ийг одоо энэ King's Landing гэдэг хааны цайз Red Keep-ийг бол бас жоохон гадны уур амьсгалтай болгосон гэж хүмүүс бол нэлээ тухайн үед бас шүмжилж Daeron-ы бас одоо бусад одоо Westeros-ийн бусад одоо зарим нэг ноёдууд, зарим нэг нөхдүүд бол жоохон дургу хүлээж авчихсан юм бол гарч исэн байдаг. За тэгээ анзаарч байгаа хэн бол Aerion, за энэ хин Maekar энэ бол яг Targaryen цагаан шар үстэй байгаа шүү дээ. Тэгэхэд хэнийг хар л та? Baelor-ыг хар тий. Яг Targaryen ханхүү гэхэд бол одоо бас яг өөрөөгөөц тэнгуут энэ чинь шалтгаан нь бол Daeron юу ээжигээ дуурайсан. Martell ээжигээ дуурайсан байгаа. За тийм ч учраас одоо хар бор нүдтэй одоо юм бараан үстэй ийм одоо байгаа. Тэгээ хүмүүс бол одоо хэнийг бол одоо энэ Daeron-ыг бол Daeron биш уучлаарай Baelor-ыг бол одоо Targaryen-ээс илүү Martell гэж бол бас ярьдаг байсан байгаа. За тэгээд энэ одоо ярианы суурь нь одоо бас энэ хиний Baelor-ын одоо юм ээжигээ дуурайсан. За тэгээд тэр Martell зэртэл гэж янз бүрийн юмнуудаас холбоотой юм нь явсаар гад бас л нөгөө нэг одоо Blackfire-ийн бослого болоход бас л нөлөөсөн зүйл байгаад байгаамаа. За тэгээд тэр Red Grass Field Battle гэдгийг бас нэг тайлбарлах гэж байгаа марчиж яг нэр талбай байж байгаа Red Grass Field гэдэг болсон гэсэн шүү дээ. Тэрний шалтгаан нь болохоор тэнд баг 10,000 хүн өгсөн гэж ярьдаг. Тэгээд тэр олон хүний цусаар бол одоо тэр ногоон тал бол одоо ингээ улаан болсон учраас Red Grass Field улаан зүлгэн одоо талбай гэж тал гэх юм те тэгж нэрлсэн баг. За тэр дулаанд Басгийн Baelor Maekar Blackfire-ийн буцлагт бол тулдаж явсан. Аль нь. За тэгээ Valar Mataris гэдэг хоёр хүүхэдтэй. Хэний хувьд бол Baelor-ийн хувьд. За Aerys гэж хоёр дахь хүн байгаа. За Aerys-ийн хувьд бол ийм айгүй юм номлог хүүхэд. Номлог гэдэг юм уу? Номлог гэдэг юм. Ном уншаал байж идэг те ийм биеийн хүч мөчин тулаан даймаа тийм юм дээрс оролцох дургу турхай өндөр тэгээд ийм
янз бүрийн юмны зөгнөл мөгнөл ийм юм унших дуртай, сонирхолтой. Тэгээд ийм одоо mystery те юмнууд их уншдаг. Тэгээ одоо луу хизээ нэгэн цагт эргэж ирнэ гэсэн юм одоо зөгнөлийн талаар уншиж исэн гэж байгаа. За тэгээд Eleanor Penrose гэдэг үеэлтэйгээ бол ууг нь суусан, аав нь суулгасан. Гэхдээ ерөөсөө нэг ч оронд бол нэг оронд ч одоо орж байгаагүй гэж байгаа. За тийм учраас одоо хүүхдтэй бол болж байгаагүй. Ийм нөхөр бол байж гин Aries-ийн хувьд. За Regal-ийн хувьд болохоор юм хөөхөн зөөлөн гэхдээ жоохон сэтгэл зүйн хөөрхий докторгүй байдалтай ийм. Тэгээ айгүй амархан өвдөж мөвддөг ийм одоо хүүхд байсан гэж байгаа. Хүүхдж байх одоо залуу. Тэгээд ер нь бол хүмүүс одоо баг байхгүйгаас ялгаагүй гэж хүлээж авдаг. Ерөөсөө л Baylor Aries Mekar гэж авчдаг. Ерөөсөө Regal гэж 3 дахь хүү байгаа нь одоо Mekar-ийн ах байгаа даа шүү дээ. Одоо энэ дөр бол Mekar чинь ингээд ийм хөгшөндөө нөхөр байж хахад бол хин болол Regal бол ах нь шүү дээ. Ууг нь бол тийм ээ. Тэгсэн ч одоо хүмүүс бол тоодоггүй ингээд алгасчдаг. Тэгээд одоо Red Cap цайзын дундуур бол одоо шүн мөн нүцгэн гүйжэдэг гэл ингээд ийм яриа мэрэ өртөл тарцсан байдаг. Ийм нөхөр бол байсан. Тэгээ Mekar бол одоо энэ Regal ахтай бол их хайртай байсан гэдэг юм юу бол байдгийм байна, яриа бол байдгийм байна. За тэгээд энэ Deiron хин энтер шиг Aries энтер шиг тийм одоо юм дайн тулааны чадвар бол байхгүй, tournament бол орж чаддаггүй юм байсан. Одоо энэ дээр таад анзаарах юм бол яг Baylor хинт хэлдэг штэ. Baylor зааж гараа. Энэ үжин. Бүр яг энэ ч хэлж штэ. За Deiron belongs on a tourney field. Baylor яг Deiron нөгөө нэг Mekar-ын алгаас 2 үг нэг нь те. No more than Aries or Regal гэдэг. Тэгж бас Aries Regal хоёртой адилхан тэр тулааны талбай дээр шаардлагагүй штэ гэсэн утгатай юм хэлж байгаа Baylor. Тэгэхээр Aries Regal хоёр бол team хоёр одоо дүүн бол байж байгаа. Team ч учраас одоо энэ хол нутаг ингээл мэрдэртэй яваал энэ тэрэг юмд одоо энэ хоёр явж байгаа байхгүй юу? Ер нь бол те нөгөө хоёр нь биш. Иймэрхүү бол байж гинэ. Team учраас одоо хол газар явах чадал бол байхгүй. За тэгээ Alice Aaron гэж хүнтэй бол суулсан. Elora, Deinora гэж 3 хүүхэдтэй Regal-ийн хувьд бол. За Mekar-ийн хувьд бол Diana Dane гэж хүнтэй суусан. За Diana Dane-ийн хувьд бол Starfall-ийн одоо доор нутгийн Starfall гэж газрын House Dane эмэгтэй. За Arthur Dane гэж одоо домогт Kingsguard байдаг. Та яд санаж байгаа. Ned Stark-тай одоо нэг хэсэг нэг үзээд алуулсан Howland Reed-ийн тусламжтайгаар Ned Stark ялсан байдаг. Season 6-гийн 3 билүү 4-р анги дээр нэг тулаан гардаг шүү дээ. 2 сэлэмтэй тулдаг те. Супер дүр. За тэгээд одоо тэр дүрийн одоо юуныхаа өгцдийнхаа эцгийнхаа нэгэ гэсэн үг тийм ээ. Ancestor-уудынхаа нэг гэсэн үг. Diana Dane яг шууд холбоо ямар холбоотой нь бол тодорхойгүй. За Diana Dane-ийн хувьд бол харамсалтай яг энэ цаг мөчөөс өмнө бол нас орчихсон. Яг одоогийн бидний үзэж байгаа үйл явдлаас өмнө бол нас орсон. Яг юу басны нь бол бид нар мэдгүй. Тэр нь бол жоохон харамсалтай. Тэгээ Egon түрүүн жоохон өмнөх анги дээр хэлдэг шүү дээ. Duncan-тэй ярьж хагаад нөгөө нэг аав ээж мэж гэж ярьж хаад л ээж нь нас орцсан гэж ярьдаг шүү дээ. Тэрийг бол Duncan ойлгохдоо аав нь хүүхд юм байна гэж ойлгочдөг тийм. За Mekar-ийн хувьд бол 6 хүүхэдтэй. Mekar-ийн хоёр бол Diana хоёр 6 хүүхэдтэй байсан. Aerion, Aemon, Daela, Egon, Ray гэсэн ийм 6 хүүхэдтэй. Эхний 3 нь хүү, 4 дахь нь охин, 5 дахь нь хүү, 6 дахь нь охин гэж. За тэгээ өөрөө энэ Mekar бол одоо 4 дахь хүү учраас бол одоо нэг тийм тустай амбиц бицгээд найхан байхгүй, угаасаа хаан болохгүй, угаасаа том юм байхгүй. Тэгээ зүгээр яг зэргийн мундаг командер те мундаг дээрэс нь юм өргөстэй цохиур гэж байгаа. Spiked Mace гэдэг юм гинжтэй урдаа цохиуртай. Одоо ийм өргөстэй цохиуртай ийм зэвсэг бол хэрэгэлдэг өөрөө. Тэгээ цэргийн дайн тулааны бол мундаг туршлагатай командер ийм тактикийн нөхөр. Гэхдээ айгүй юм харгас хатуу дээрэс нь юм төвчээр муутай ийм одоо бас ийм ааштай ийм нэг нөхөр бол байж байна. За Deiron Egon хоёр бол алга болчихсон байж байгаа. За алга болсон шалтгааны нэг нь бол Mekar хэнийг Deiron буюу том хүүгээ бол юу яцсан хүчээр энэ маргааш нь болох гэж байгаа. Одоо энэ шинэ нэг хэлж байгаа энэ эпизодын төгсөлдөө эхэлж байгаа тулаанууд шүү дээ. Tourney буюу одоо юу jousting те. Энэ jousting бол бүртгүүлсэн. За энэнтэй бол бас холбоотойгоор гэж бол ойлгож байгаа. За тэгээ Mekar бол одоо энэ Lord Ashford энэ өөр хүмүүс хажууд тогтол амар юу хандж байгаа байхгүй. Бүдүүлэг тоож байгаа юм байхгүй. Тэгээ угаасаа эднээс илүү гэсэн юм одоо юутай харилцаатай. Тэгэхэд хэн болвол тийм тэгээд Deiron бол одоо өмнө нь ингэж алга болж байсан гэх тийм this is not the first time гэдгийг нь бол Baylor бас хэлж байгаа. За тэгээд тэгж байгаа. Би бол одоо Deiron-ыг өөрчлөнөө. Тэгээ яаж иж байгаа л өөрчлөн. За үгүй бол би одоо баг өөрөө хаална. Одоо энэ хэлж штэ our swear I'll see him dead гэдэг.
Яаж иж байгаа л өөрчлөнө гэдэг. За тэгээд Данкиныг олоо харцсан. Тэгснэ ч юу болоод яагаад байгаа юм бэ гэх. Тэгээ бас нэг комеди юм бас байгаад байгаа тий. За тэгээд манай хүн бол харагдчихад чаавас эн чинь орж ирээд. Энэ хэсэг гэхдээ одоо хэдүүлээ гүйлгэж хардаг бол уул нь маш инээдтэй. Гэхдээ гоё байж чадсан. Тэгээд Manfred Dondarrion-ыг би ингээд миний намайг одоо ягаад ч одоо vouch хийгээд дэмжээч. Би одоо ингээд Arlen of Penetree-гийн ингээд score хийсэн шүү дээ. Arlen of Penetree бол одоо өмнө нь Dondarrion-ы одоо ингээд доор бас ингээд байлдаа явж исэн шүү дээ гэж ууг нь асуусан. Гэт тэгсэн чинь Maker хин гинэ хин тэр нь хин ингээд тэгсэн. Одоо Maker одоо Dondarrion чинь яг юу гэдэг Lannister Targaryen Stark одоо юу гэдгийг Arryn гэдэг шиг том хаус биш. Гэхдээ бүр сургаггүй хинч биш бас биш байхгүй юу Dondarrion чинь ууг нь болвол тийм ээ. Одоо ялангуяа юм ханхуу нөхдүүд бол бас мэдгэл стайл юм ба. Тэгж яах Maker бүр мэдгчгүй тэр Manfred Dondarrion гэж хин чинь. Тэгээ нөгөө Manfred Dondarrion нь юу гэж одоо Duncan-д томорж ялаа ихний хэнгтэр тий. Тэгэхэд тэр Maker тийм юм юу вэ? Тийм юм юу вэ гэж байгаа юм шиг хандж байгаа байхгүй. Тэгэхэд Baelor болохоор тэнцээ ингээд бид нар энчээ зочдоо тий бид нар ингээ интрод хийж байгаа байлдлыг алдагдуулж байгаа хүмүүс ингээ бахан хаагүй маггүй ирээд тий. Тэгээ мань хүн бол яг юм политиксыг амар сайн ойлгож байгаа байхгүй Baelor тий. Яг ингээ эднээс би илүү гэж харуулж би та нараас илүү шүү гэх тийм сонирхол байхгүй. Тэгэхэд Aeron хин хоёрыг хар л да Maker хоёрыг хар тий. Тэгэхэд Baelor-ыг хар. Маш өөр хандлага. За тэгээд ингээд санаж гинөө тий ингээд мартсан байж магадгүй гэд манай үнэн мэдрэмжгүй шүү дээ. Тэр ханхуу баахан нөхдүүд байж байгаа тэднийг ирснэ санаж гинөө тэр нэг сургуу нөхрийг тий. Тэгсэн мартсан байж магадгүй өнтер гэж хийж болох бол өөр хүн өөр хүйд өөр хааны одоо ханхууг инхэм болол амьгүй болно шүү дээ. Хэлгүй болно шүү дээ тий. Энээс бага амн дээрээс бол одоо амьгүй хэлгүй болдог. Хэлээд тастуулдаг. Тэгэхэд энэ дээр бол одоо хэн болол Baelor бол санаж байгаа тий. За Lord Stokeworth-ыг бол King's Landing-д одоо унгаасан л гэж Sir Arlen тий. Тэрнээс олон жилийн өмнө Sir Arlen бол одоо Grey Lion-ыг бол одоо унгааж ийсэн гэдэг. Тэгсэн чинь эвтэйг нь тэрийг балерссан юм. Энд ч худлаа ярьж болно шүү дээ. Тэгээ эвтэйгээ асууж байгаа байхгүй тий. Тийм юм чинь чи тэрийг мэдж байгаа бол одоо Grey Lion-ы жинхэнэ нэрийг мэдж байгаа тий. Тэгсэн чинь манай жоохон сандарч байгаа бодсноо Daemon Lannister. Одоо юуны Casterly Rock-ийн Lord байгаа тий. House Lannister-ийн Lord байгаа гэсэн чинь. Тий яг тэр мөн. Тэгснэ за тэгээ маргаашийн Tornid ор. Тэгсэн чинь Maker яаж хэдэн жилийн өмнө сургаггүй юм гачин Hedge Knight нөхөртэй гэжсэн сандэ мандэ нэ дээрээ тэгсэн чинь өрсөлдөгч дайснуудаа би бол одоо зээж судалдаг тий. Тэгээд Storm and Sand-д бол одоо Tornid байсан. Тэгээ ингээд одоо хинтээ болол Sir Arlen of Penetree-тэй болол залуу ахта хин хоёлаа залуу байсан байгаа. Baelor-ын нөр 4 удаа үдчихэж бололоо мориноос нь унгааж исэн гэдгсэн чинь манай 7 байсан. Тэгсэн чи тэр Maker инээдэг бүр өмнөн гоо. Тэгээд тэгсэн чи Baelor гэхдээ амар зөв анж бах тий. Ингээд яг яриа болол хэтрүүлцдэг тал би. Тэгээд бас одоо юугаа өөрийнхөө мастрыг бол одоо мундагаар бодож байгаад чинь мондагаар бодож байгаа чинь унгаахгүйгүй шүү. Гэхдээ би бол одоо маш сайн санаж байна. 4 байсан. Амар өмнөн зөв юм Baelor бол амар гоё юм байгаа байхгүй. Тэгээд юу яаж байгаа юм. Энд ч бол хэлж. Тэгээ манай хүн тэр чи ийм нөхцөлд айх хэвээр болгоомжтой байх хэвээр энэ хүмүүстэй хамаагүй ярьж болохгүй гэсэн юм ямар ч ойлголт байхгүй шүү дээ энэ чинь. Тэгээ энэ нөхдүүд энэ нөхрийн толгойг авах гэхэд л хинж эргэлдэхгүй толгойг нь авахар ийм эрх мэдэлтэй хүмүүсийн дунд л байж хахад юу энэ хоёр ханхуу баг Lord Ashford-ийн өмнөөс ингэж яриад зөрөхөд л баг за толгойгоо уулганы ашиг гиндэнд орно гэхэд л орхоор л ийм нөхрөөж штэ манай хүн ч ууг нь. Тэгсэн мөртлөө манай хүн ч тэгээд сайхан мэдрэмж нөхрөө. За гэхдээ яг хоо энэчнээс амжилттай гарч байгаа тийм. Энэ хэсэг дээр ер нь цувралын кастинг яг уу дахиад яриад одоо номон дээр бол жишээ нь хин Maker бол дөнгөж 30 гарч байгаа маргаан хүн л байдаг л да. Одоо энэ жүжигчин бол 50 дэгч байгаа жүжигчин. Тэгээ дөрөн ч гэсэн ер нь тэр гэж харуулж байгаа. Таснууд нь бол нэлээд нэмэгдэж байгаа. Тэгээ тэр бол надад нэг асуудал бол алгаа. Яг үндэ энэ цуврал дээр те яг Game of Thrones House of the Dragon-тэй яг ингээд жид болгоно цагаар наан цаан төр таарад багч шаардлага байхгүй. Ер нь бол. Тийм учраас энэ бол асуудал биш. Зүгээр л ялгаа. Ном дээрээс ба. Гэхдээ энэ нь гол нь зохиолынхоо гол үндсэн цөм те гол үндсэн болох ёстой үйл явдал, гол агуулга, сэдв, хүндж байгаа зүйл, өгж байгаа мэдрэмж тэр зүйлүүд нь зөрөхгүй байх ёстой. Зөрөхгүй байхад нь энэ өөрчлөлтүүд нь нөлөөлөхгүй л байх ёстой. Тэгж чадвал тэгэл асуу. Нөлөөлвөл тэгээд одоо асуудал болно л да тийм ээ. За тэгээ энэ Томсинээс дараа нь бол Тансел дээр очиж байгаа. За манай энэ хараа харцаачтай энэ дурлцсан үний хар. Энэ хөлчөнд дурчих. Тансел. За Тансел дээр очиж байгаа тийм. За тэгээ энэ хэсэг бол татаасан. Амар хөөрхөн амар гоё хэсэг байсан.
Тэгээд энэ дээр ингээл Dunk тэнийг царайлал манай Egg бол амар мундаг wingman хийж байгаа байхгүй юу? Тэ эн чи тэгээ манай даанч хүн тэн чи тэнийг юмарал бодуулах гэсэн ингээд тэгсэн чинь бодуулах гэсэн юу гэж бодож чи юу хэлээ сайн мэдэхгүй байна. Тэгээ ингээ бодоол зогсоол. Тэгээ нөөдгөн бүр сүултээ туснаа. Өнгөн саарлан жоох юм уу, уутгатай муу гэд тэгсэн чинь яг өнгөө солиулах одоо энэ бодуулах болсон шалтгаан нөгөө юм шүү дээ, тэ. Ханху Бейлор хэлдэг штэ. Хэрвээ Arlen Penetrig-ийн яг шууд удам одоо тусуу удам биш болвол чи өөрийн гэсэн юутай болох хэвээр тэмдэгтэй болох хэвээр гэдэг тэ. Тэгээд тэгсэн чи энэ дээр ингээ за ямар ч байсан хин Sir Arlen юунд дуртай байсан юм. Нар жаргахад дуртай байсан. Тэгээ тийм чи нар жаргаж байгаа өнгө байвал гоё юм байна гэх. Тэгсэн чи Egg хөр хажуугаас туслангуудаа нөгөө нэг хамт доор нь унтчихсан том мод те. Тэр мод байвал гоё юм байна гэх. Тэгснэ маньгүй өөрөө тэрэн дээр нэмэд нөгөө хамт нэгдүгээр ангийн төгсөл тардаг харж байгаа од байвал гоё юм байна гэх. Тэгснэ энэ чи би ингээ Sir Duncan-д тоол байна гэх. Тэгсэн чинь намайг ингээд би таньсэл байна. Тэгээ ингээ таньсэл түү тоол гэдэг байсан юм аа гэх. Тэгсэн чинь тэгээ энэ амар өндөр юм ихтэй. Тэгсэн чинь манай юу биш ээ тийм өндөр биш яг гой таарна юунд таарах юм гэсэн чинь нөгөө Egg хажуутлаас нь юм puppet гэсэн үнэн бүтэлгүй нөгөө ёо энэ бүр энэ эпизод дээр энэ Egg-ийн хинтүү харж байгаа нь үнэн хөгжилтэй өөрхөн байсан. Dunk энэ хоёрын каст ер нь тий энэ бажаал what бүр байнгын хямрал бүр амар хөргөө. Тэгээ энэ хэсэг бас гоё. Энэ дээр ингээ ярьдаг штэ. Egg ингээд би ингээд амар жижигхэн тэгээд жижиг би бүр үеийн дундаа ч жижигхэн тийм болохоор би ингээд найт болж чадсан болов уу болов гээл те. Тэгсэн чинь өөдг нь ингээд хүмүүс намайг тэнэг гэдэг байсан. Гэ зогссон өөдг нь тэгээд гэсэн чинь юу надад туслах хүмүүс чи би ч юм туслах яах өөрөө уучлахгүй. Би ч юм өсч туслах юм уу? Манай үнэн мэдрэлгүй нэг яриач бүтэн өрнүүлж чадахгүй. Үнэн бүтлгүй ёо. Амар энэ. Тэгээ энэ хоёрын chemistry бүр амар хөөргөн билээ. Та хоёр гинэ. Та одоо YouTube-с энэ ингээл нэг productionтай холбоотой янз бүрийн Comic Con гэдэг шиг үйл ажиллагаа юмн дээр convention дээр ингээл оролцоо явсан зөндөө юмнууд байгаа. Яг энэ хоёр жүжигчний амар хөөргөн билээ. Энэ хоёрын chemistry та юу ягаараа үзээрэй за өөр айгүй хөөрхөн байлаа. За ингээ манай хоёр you both are gigantic гэдэг нэг хин танзалыг ус өндөр гэж хэлж байгаа. Тэгээ та өндөр гэдэг тэгэхээр та хоёр бит хоёрыг яа гэж бодож байна уу? Таарна гэж бодож байна уу гэсэн чинь ямар ч байсан хуваалцах адилхан юмтай. Commonality. The commonality гэдэг үг мөгийг чи одоо ч англи хэлэнд юу гэдгийг энэ ч бас нэг юм амар ховор үгшэлтэй. Big амар word нь цаашаа юу гэдэг өдөр тутамд ярьдаг жижиг хэрэглээний үг биш байгаа байхгүй юу? Тэгээд Dunk шиг хүмүүс хэрэглэдэг үг биш байгаа байхгүй юу? Одоо чинь Dunk нэг үг хэлэхээр we're both tall гэдэг ч юм уу те. Тэгэж хэлгүйсэн бол commonality. Тэгээ ингээд ижил төстэй зүйл байна. Өнгө ижил мэжлгээд байдаг шиг байхгүй яг адилхан биш л те. Тэгээ энэ Egg-д бас нэг учир байна тийм ээ. Тэг яг үгийг нь ойлгож байгаа мөртлөө хэрэглэх үг биш байгаа байхгүй тийм ээ. За ингээ байжсэн чинь Sir Lionel хурж ирснээс энэ хөгжилтэй гаргав те. Би дандурж ин миний дуудлагыг авах уу? Air to Storm's End те. За тэгээд Sir Lionel Baratheon чинь Storm's End-ийн юу? Залгамж халаа. За тэгээд юу болно? Storm's End-ийн Lord бол болно. За. Яг энэ амар сүртэй спойлер шүү дээ. Story-тэй гоё авцалдах юм юу гэхээр Robert Stannis Renly-гийн элен зөв байна. Lionel Baratheon гэдэг. За Lionel Baratheon-ы хүү бол Ormond Baratheon гэж байдаг. За Ormond Baratheon-ы хүү бол Stephen Baratheon гэж байдаг. За Stephen Baratheon-ы гурван хүү бол Robert Stannis болон Renly Baratheon-од байгаа. За тэгээд энэ бол одоо бидний мэддэг Bobby B, King Bobby B-гийн элен зөв байж байна. Cool нөхөр байсан байх нь шүү. За тэгээ энэ Ostatлтын хэсгийг бол уг нь одоо choreography дэглэлт гэдэг те бэлтгэлтэй юм бол байсан гэж байгаа. Тэгсэн чинь яг зураг авалт production дээр энэ cast одоо мэдээж extra байгаа шүү дээ. Таталтж байгаа жижигхэн дүрмөрийн нөхдүүд. Эднэрт бүр амар фан байгаадсан зураг авалт тэгэнгүүтээ амар фан байгаадсан болохоор сүултээ бүр жигнээсээ өрсөлдөд ихсэн гэж байгаа. Жигнээсээ оос таталцаад ихсэн. Тэгээд одоо энэ Dexter гэдэг хүүхд байгаа шүү дээ. Egg тоглож байгаа. Энэ хүүхдийн өөрийнх нь хэлснээр бол яг энэ бүтэн production одоо энэ шоунд ингээ оролцсон. Бүх өдрүүдээс хамгийн хөгжилтэй хамгийн
хамгийн гоё өдөр нь энэ өдөр байсан гэж. Мэдээж хөөхт юм чинь. Гэхдээ энэ бол айгүй тийм. Хүүхч гэлтгүй өдөрт айгүй гоё байсан байгаар харагдсан. Тэгснэ ээжээ ингээд лайнал дундаас нь яваад өгдөг бүгдэг те. Тэгснэ хүү яачж байгаа юм бэ лаа нэлж ам цангааднаа байжээ гэж. Тэгсэн тэр төгсгөлт нөөхин юу ээг тэр голд нь дүүжлэж мүүжлэгдсэн энэ минь харж ачтай бүр ёо бүр өмнө өгжлтэй амар хөөрхөн. Айгуу тийм муур амьсгал гоётой эпизод ялтчихгүй байла. За тэгээ энэний дараа манай энэ Stily Pate гэдэг энэ одоо юугаар гангаар юм хийдэг нөхөр дээр ирж байгаа. Дахан те дуулга муулга хуйг дуулга хийдэг дахан. За энэ болохоор яг хуу номон дээр бол бүр нилээ намхан амар өстэй том гартай том толгойтой нөхөр байдаг. Юу вэ гэхээр одоо Lord of the Rings-ийн ертөнцийн за зөвхөн Lord of the Rings гэлтгүй зүгээр ер нь одоо уран сэтгэмжид ертөнцийн түүхэнд байдаг одоочуудыг одоо ингэж гоё дурдсан гэхээр яг юу тийм одоо фэнтези одоо dwarf бол биш л те. Гэхдээ зүгээр тэрийг санагдуулам тийм ээ. Тэгэж оруулсан дүр болол байдаг. За энэ дээр бол яг арай өөр байгаа. Тэг айгу гоё дүр байгаа тий. Манай онд бол одоо тусалж байгаа. Одоо зүгээр юун дээр 800 одоо мөнгөн stack тий. Буг. Энүүгээр бол одоо үнэлнэ гэдгсэн чинь манай чадахгүй юм байна уучлаарай гэж явсан чинь за яг чамааг одоо 600-аар гэдгсэн чинь надад 2 л нэг өгөр гэдэг. Тий. Тэгээд нэр юу сонио штэ. Одоо энэ ертөнцид байгаа нэг мөнгнүүд нь янз бүр штэ. Алтан луу, мөнгөн стаг буюу одоо Baratheon House-ын тэмдэг байдаг. За тэрний гол шалтгаан юу юм бэ гэхээр таамаг л да. Анхны одоо хаан Aegon Targaryen бол мэдээж одоо Targaryen тий. За ингээл уурж. Тэгээд мөнгө нь хоёр доорхон том гол мөнгөнд одоо зоосон тэмдэгт нь яга Baratheon юм бэ гэхээр Orys Baratheon гэж би нэрийг санаад байна. Нэр нь яг 100 санаандахгүй байна. Orys Baratheon дохоо одоо bastard дүүн байдаг. Дүүн гэж таамаг ер нь бол байдаг. Дүүнээс ингэж Aegon Targaryen-ий. Тэгээд Orys Baratheon-тэй бол маш ойрын юм хүн байсан. Aegon Targaryen. Тэгээд Orys Baratheon тэр хоёр бол олон дайн тулаанд хамт цуг явсан юм байл байдаг. Тэгээд Orys Baratheon-ыг бол одоо энэ Baratheon House-ыг үүсгэх одоо том суурийг нь бол Aegon Targaryen тавьж өгсөн байдаг. Тэгээд энэтэй холбоотой гэж бас үздэг. Тэгээд одоо энэ ертөнцид бол хоёр дахь том мөнгө одоо зоосон тэмдэгт бол stag буюу одоо юм бугтай. Буг гэж нэрлэдэг үлээ юу гэдэг үлээ stag гэж. Ямар ч байсан юм мөнгөн ийм тэмдэгт бол байж байгаамаа. За хэдүүлээ stag гэдгийг одоо юу гэж хөрвөлдгийг харчээ. 90 бугал юм аа л да бугал юм байна. За тэгээ манай юу мо армор зармар одоо энэ хоёуг дуулга янз бүрийн авах мах шаардлагатай болж байгаа учраас нөгөө зөөлөн явдалтай хөөхөн морио зарж байгаа. Тэгээ зарж байгаа хүндээ бас хөөхөн хэлж байгаа тийм ингээд нэмээд алим зөөлөн юм аваад өгөөрэй орой сайн хооллоорой энэ төр гээд хөөхөн юм мориндоо хайртай. За ингээд манай хүн дараа нь эгтэй ярьж байгаа тийм би ингээд юу болчихвол яах вэ мах уу гээл тийм магадгүй House Targaryen хүртэл авчихсан төгсч. Тэгээ Dragon House одоо ийм Hedge Knight нөхдүүдийг авдаг гэж бодож байна уу гэтгсэн чинь. За юу. За тэр яах вэ? Тэгснэ одоо Sir Donald ч одоо ийм штэ гэтгсэн чинь наа чи хараа. Westeros-ын юу 8-ны хавчны 8-ны талын эзэмшдэг нөхөр штэ. Яаж мэдж байгаа юм бэ гэсчгүй. Би ярин загслан дуртай баа. Энэ мангар хөөр. За тэгээ энэ байжсэн чинь хонхт бүрээ үлээгээд тулаан эхэлж байгаа. За ингээд тулаан эхлэхэд бол ингээд том найтууд ирсэн. Энэ дээр бас нэг балаа юм бас ганц. Зааж байгаа энэ харуулчихсан дүр. За энэ бол Valar Targaryen гэж. За Prince Valar Baelor-ын хүү. За эднэр донд ч бас илийн юм байгаа. За энэ нөхөр ирснээр загас идээд заваараад байгаа нэг нөхөр байна. За энэ бол одоо Lord Medgar Tully гэж нөхөр. Tully House-ын Lord of Riverrun. За тэгээд энэ бол одоо яргаа загас. За ингээд энэ House Tully-гийн одоо юун дээр нь бол тэмдэгэн дээр нь яргаа загас байдаг. Тэгээд одоо бидний мэдих Catelyn Lysa Edmure Tully-гийн одоо өвгдээдс Brynden Tully Blackfish-ийн өвгдээдс ийм нэг бүтггүй нөхөр байна. Хүмүүсүүнүүдэн дээр загас магас идэж тэнэгтэж яаж байгаа юм. За энэ Baratheon House-ын нөхөр явж байна. Tyrell-ийн нөхөр байгаа. Энд чинь ингээ олон хаусуудын нөхдөд бол энд явж байгаа. Ashford-ийн нөхөр үзэж байна Lord нь те. За энэ тулааны эсүүд бол сонирхолтой гоё байсан. Тэгээ ер нь бол ихэнх юм юунууд бол jousting болол юунд болдгоо гэж. Орой харанхууд бол ихэнхдээ болдог байсан юм байна.
Ер нь бол season 1 дээр нэг Робертийн нэг тулаан Роберт үзэж байгаа нэг тулаан болдог шүү дээ тий. Юун дээр бас болдог. House of the Dragon дээр бас болдог. Тэгээд ер нь бол хин George R. Martin бол өөрөө энэ Jousting гэдэгт бол айгу юм юу юм бэлээ. Айгу дуртай юм бэлээ. За тэгээ яг энийг бол эхэндээ айгу гоё сонирхож үзэж байгаа. Дундуур нь энэ хоёр бас ингээд юм интенс айгу нүсэр болоод ирснийхэн дараа тэгээ амар юм болоод ирснийхэн дараа бол айгаад жоохон тухгүй болоод яг бууж байгаа. За тэгээ хин бол одоо энэ ч гарч байна. Dunk энэ нөгөө Sir Arlen-ийн нас урцсан байгааг нь харж мараад эхэлж байгаа хгүй. Эхэндээ бол мань чи ингээл ярьж байгаа айгүй юм амьд сэрүүндээ хийжсэн юм төсөөлөл хараад ингээл ярьжсэн бол одоо энэ ч ингээ бүр нас орцсон болж ирснийг нь санаад эхэлж байгаа тий. Тэг ингээд жоохон тухгүй. За тэгээ ингээ орой амрах байжсэн жижигээс хөөрхөө байнараа. Энэ хэсэг баграа. Blackfire-ийн новшноо да боожхоо гэх бангаар хөөрхөн. За энэ түрүү ярьсан шүү дээ. Blackfire-ийн нөхдүүдийн юм бол одоо ингээ fresh байсаар байгаа. Энд ч одоо хидтэй жүгт 10-тай хөвгт. Тэгэхээр яг энэ хүүхдийг одоо юу яхаас өмнө Түркөөс хэдхэн жилийн өмнө л босон үйл явдал байгаа байхгүй Blackfire-ийн одоо бослого болвол тий. Тэгэхээр энэ ертөнцид бол одоо юм айгуу том нөлөөтэй юм. Тэгээ fresh-ээр байгаа гэсэн. За энэ үрээд тэгээд энэ анги бол өндөрлж чинь энэ маягаар форматтай явбал ямар байна хэлээрээ тэгээ бас ганц нэг edit нөгөө нэг reference юмнуудын дүрс мэдээж ороод явсан байх. Тийм тэгээд Central Lounge паркийн хамт олонд Central Perk Lounge-ийн хамт олондоо бол бас баярлалаа. За Central Perk-ийн хувьд бол одоо өдөр бүр Asahi Draft 3-ыг авах юм бол нэг үнэгүй Corona шар ариг 3-ыг авах юм бол нэг үнэгүй за 3 шар ариг авсан хүн бүрт самар үнэгүй 8 шар ариг авсан ширээ бүрт шарсан төмс үнэгүй. За ийм урамшуул бол одоо өдөр болгон явж байгаа юм байна. За тэгээ үргэлжлүүлээд бас олон төрлийн өөр урамшууллууд бол нэмээд явна. Галериагийн одоо зогсоолын зүүн хойд талд байрладаг юм лаунж байгаа маш том дэлгэцтэй гой дууралтай юм газар бол байгаа 50-аас 60 хүн хүлээж авах чадaltaй 10-аас 12 хүний багтаамжтай VIP room юутай өрөөтэй за тэгээд 5 дахь өдөр болгон одоо дуучтай юм амьд хөгжмийн перформансууд явж байгаа ийм одоо дээрэс нь бильярдны ширээтэй тий ийм одоо газар бол байж гин за тэгээ одоо бол 2 сарын 23-ыг дуустал нэг өдөр болгон House of the Dragon цуурлын House of the Dragon Night of the Seven Kingdoms цуурлын шинэ ангиуд бол бас гарнэ тэгээ ирж үзцгээгээрээ юугаар өөрчлөлцгээгээрээ Central Park Lounge өөрчлөлцгээгээрээ тэгээд энэ үзүрийн энэ ревювийн цуврал үзүр ревювийн спонсороор хамтарч ажиллаж байгаа Central Park Lounge хамт олондоо баярлалаа. Дараагийн үзүрээрээ дараагийн ревювээр уулзлаа. Баяр та.